За тэгээ бүгдэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бурхан таныг өрөөх болтугай. Амен. За тэгээд ойрын өдрүүд үнэхээр бас дэлхийн нийтээр янз янзын болж байна тийм ээ. Тэгэл Монгол зэчгэл дээр, энд зэчгэл дээр тэгээд янз янзын юм болж байна. Хүн болгон энд янз бүрийн одоо нөгөө өөрсдийн реакцуудыг, хариу үйлдэлүүдийг илэрхийлж байна. Зарим нь муу юмд баярлж байгаа, баларч байгаа ч юм байна, ажилласаа ч хусагж байгаа юм байна тийм. Өөр ингэ дэлхийн нийтээрээ үзэн ядагж байгаа ч хүмүүс байж байна. Зарим нэг нь тэгээд бас тэгэл харуулж байгаагаа илэрхийлж байна. Тэгээд үнэн худлаа нь мэддэггүй те янз бүрийн юм их л болж байна доо. За тэгээд одоо бас хэрэг одоо ямар юм ярьж илүү их төлхөө ярьж мэтгэлцдэг ямар бас намын тал байсан гэхээсээ илүү саяны тэр буудуулж нас урдаг тэр залуу бол бидний нэг байсан тэг Христэд итгэгч байсан гэдгийг бид нар бас тодорхой бодох ёстой. Тэгээд хэдийгээр хүн болго янз бүр юм ярьдаг шүү дээ. Би ч гэсэн пастор ч юм уу, номлогч юм, илтгэгч хүн болгонтэй адилхан ярихгүй шүү дээ. Тэгээ надад ч гэсэн бас ярьдаггүй юм байгаа, ярьж чаддаггүй юм байгаа. Бас ташаа ярьдаг юм байж магадгүй тийм ээ. Дутуу ярьдаг юм байж магадгүй. Тэгэхээр хүн болгоны тэр илтгэгч болгонд янз бүрийн үзэл баримтлууд бас байгаа. Энийг бас бид нар сайн ялгаж салах хэрэгтэй. Хамгийн гол нь бид нар яг бурханд итгэдэг гэдэг талаараа үнэхээр бид нар адилхан бидний ах дүүсийн нэг байсан байгаа. Тэгээд бид нар бас тодорхой хэмжээнд үүний төлөө бас харуулсаж эзэнд залбирлаа өргөх хэрэгтэй тий. Эзэн юу ихлүүлсэн, юу бас үргэлжлүүлэхийг хүсэж байгаа тэр нь яг болтугай. Харин гол нь энэ одоо Америкт иргэний дайнд игдэхүй тий. Бид нар бас энэний одоо янз бүрийн хоёр хурц үзлээс болоод завсарсан зөндөө хүмүүс өргөддөг штэ. Дэлхийд даяараа тийм түүхийг бид нар давтмааргүй байна. 21-р зуунд те бид нар хоорондоо одоо дэлхий дээр хүмүүс хоорондоо байлдтлаа тийм тэнэг байж хангалттай чадчихна. Уг нь бол 21-р зуунд ч хүн чинь хамгийн боловсруулгүй байх хэрэгтэй үсттэй. Тэ бүр ингээд юун дайн дайжаа. Зөв худалдааны өрсөлдөө нэг мэтгэлцээ нэг тохиролцоо нэг тийм л юм л явж ах хэрэгтэй байхгүй. Уг нь бол тэгсэн чинь одоо тэгээд газар нутаг булаацалдаж гин тий одоо 40 мянган хүн ингээд одоо үхэж үргэж байгаа санаа зовох юм байхгүй. Ер нь нэг хүн үхээд эхлэхэд л дайнд зогсох хэрэгтэй үстэй уг нь болол. За бид нар ийм хүсээгүй гэж болж болно шүү дээ. Яагаад хүн энийг хийж чаддаггүй юм бэ? Тэгээ нэг хүн үзэл бодлоо илэрхийлсний төлөө будаад алчиж байгаа те. Хүн яагаад тэр гохоод арахаас өмнө за энэ одоо ингээд надтай санаа нийлдэггүйсэн чинь бас хүний амьжтай гэд яагаад зогсож чаддаггүй. Тэ одоо Монголд бас тэгэл сошиалоор бас долгиолд юм чинь бас нэгэн амьсгалт дадлагын тухай боо юм болж байгаа шиг байна тийм ээ. Тэгээд тэр нэлээд жил гарангийн өмнө болоод өнгөрсөн үйл явдал ч гэсэн энэ бол яагаад ч тийм зөвтгөх юм ерөөсөө биш. Тэгээд мэдээ зохисоор тэр буруутай хүмүүс нь юугаа хүлээх бах, тэ хариуцлага хүлээх бах. Тэг хүмүүс бид нар яагаад нэгэндээ ингэж муухай ханддаг болчих доо. Анханасаа бид нар үнэхээр бас сайн байсан юм уу? Бид нар энийг эхлэл номноос харах хэрэгтэй болно. Бид нар эхлэл номын 4-р бүлгийн 1-ээс 7-г унших юм бол энэ дээр Адам, Евагийн хүүхдүүдийн тухай эндээс харнаа. За Адам, Еватай унтаж эхнэр нь жирэмслэн Каяныг төрүүлээд эзний ёроолоор би хүүтэй боллоо гэж хэлсэн ба. За одоо Адам Евагийн одоо хүүхдээ төрүүлчихэд анхны хүүхдээ төрүүлчихэд хэлсэн үгийг нь бас анзаараарай заяа. За тэгээд хүүхдтэй баярлж байсан байна шүү дээ тийм ээ. Тэгээд юу гэж хэлж байгаа нөхдөр энэ дээр эзэнд талархаж байгаа. Эзэнтэй өөрсдөө амьдрал бүр нэгт холбоотой болсон байна гэдэг энэгээр хэлж байгаа. Тэгээд би эзний ёроолоор би хүүтэй боллоо гэсэн ба. За дахиад тэрээр Каяны дүү Абелийг төрүүлжээ. Тэгээд Абель маллаж Каян газар эдлэх болов. Хожим нь Каян газараас авсан үр жимснээсээ эзэнд өргөл болгон барьжээ. Абель бас хонин сүргийнхаа анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. Эзэн Абелийг болон түүний өргөлийг оошоо хүлээж авсан боловч Каяныг болон түүний өргөлийг оошоосонгүй. Каян ихэд уурлан уруу царайлав. Эзэн Каянд чи юунд уурлан юуны учир уруу царайлна вэ? Хэрв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрв чи сайныг хийхгүй бол гим нүгэл үүдэн дээр чин гитэн нүгэл хилэнц чамайг хүсэх болно. Гэвч чи түүнийг дийлэх ёстой гэсэн байна. Амен.
За ингээд бид нар цааш нь харах юм бол ингээд Каян бурхан түүн ингээд хэлсээр байтал түүний дараа шууд дүүгээ одоо нэг жоохон эзгүй газар дагуулж очиод ярьж агаад тэгээд дүүргөө тайраад түүнийг цохиж алсан баг. Тэгээ бурхан түүнээс асуухад би ямар тэрний харгалзагч юм уу өөдөөс нь хэлээ зогсчээдэг. Тэгээ бурхан юу гэсэн гэхээр чи юу хийчих нь энэ вэ? Чиний дүүгийн цус тэгээ одоо над руу ингээ хашгирж байна гэж хэлсэн ба. Чиний дүүгийн цус над руу хашгирж байна гэсэн юм. Биднийхаар бол одоо газарт урсан цус бол туссан цус газар шингээд ингээд одоо нуугдж болдог юм шиг хаацаалж бид нар болох юм шиг. Газарт булчуулал ерөөсө бид нар далд оруулж алив нэг юм нууцлж болдог юм шиг бид нар санагдаг боловч энэ Эхлэл номын 4-р бүлэг дээр энд ингэж хэлж байгаа ш бүр тэр цусыг амтай гэж хэлж байна тийм ээ. Түүний цус над руу хашгирж байна. Гомдол нэхэн хашгирж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр цус бол ам тий ам бол үн цэнтэй. Бурхны өмнө үн цэнтэй байдаг тийм зүйл аа. Тэгэхээр бурхан бидэнд ам амьдралыг өгсөн. Харин тэр өгөхдөө нэг өдөр зүгээр үгүй хийхин тулд тэр анханаас нь бүтээгээгүй баг. Тэгээ бурхны өгсөн энэ ам үн цэнтэй учраас энэ амийг юугаарч үнэлж болохгүй байхгүй юу? Би чамд сая доллар өгье. Чи тэрнийг очиод алаадах гэхэд хүн явж байгааг бурхан хизээч ийм зүйл хийхгүй гэдгийг бодох хэрэгтэй. Хүмүүс энд өөрсдийнхөө хүний амийг байтгаа өөрсдийнхөө амьдралыг ч гэсэн үнэлэх тийм сэхээгүй болсон учраас сөхөөгүй болсон учраас тийм ээ бурхан өөрийнхөө цорын ганц хүүг хүртэл илгээн байж чи надад ийм үн цэнтэй шүү гэдгийг харуулж гисэн баг. Тэгээ бурханы цорын ганц хүү Есүс тэр загалмаа дээр тэр өөрийн амийг өгч байх. Түүний цус урсаж байхад нь тэр хүн болгоныг тэр амийг аврах тэр төлөвлөгөө яг бүрэн утгаараа биелж байгаа. Тэр үед хин над руу одоо хандаж ярина, над руу намайг гэж ярина. Тэр болгоныг би уучлж байна. Надад та нар ийм үн цэнтэй шүү гэдгийг харуулсан байгаад байна. Хүмүүс Есүсийг зүгээр л нэг хийргсэн өөрийгөө одоо бурхны хүү гэсэн гэж бодсон маа. Гэтэл түүнийг одоо хүмүүс загалмаа зовлоод түүнийг насварах бай, загалмаа дээр ам тавих үед газар хөдлөж хаасаагүй түнэр харанхуй болсон баг. Бүхэл бүтэн 3 цагийн туршид одоо нар харанхуулсан байгаа байхгүй. Тэгээд тэр сүмийн одоо сүм дотор Иерусалимийн тэр том сүм дотор тэр чинь маш том чулуун барилга байж байгаа. Бүх одоо тэр тахилын ширээмээр бүгд айгу маш сайн идээр хийгдсэн. Гэтэл тэр сүмийн тэр онцгой болон ариун газрыг тусгаарладаг тэр нэг юм маш зузаан хөшиг дээрээс доош хүртэл ингээ урагдсан. Тэгээд дээрээс доош гэдэг нь бурхан үүнийг хийж ийна гэдгийг харуулсан байгаа. Тэгээд тэр сүм бас сүмийн барилга хүртэл хагаран үлдсэн тухай бас Библиэлд байна. Бурханы нүдэнд бидний ам үн цэнтэй. Харин хуучин гэрээнд харвал дээр үед хүмүүс хүнийг наймаалцахдаа нэг хүнийг боол болгож худалдахдаа 30 мөнгөн зоос өгдөг байсан ба. За 30 мөнгөн зоос гэж. За нэг мөнгөн зоос одоо за магадгүй зарим газар ханшин нүүр баг. Жоохон дээхэн нь бол нэг мөнгөн зоос гэж яриад байгаа тэр зүйл яг бидний яцсан хардаг одоо юм нэг хэвлэлцэн зоос гэхээсээ илүү энэ нэм нэг жижигхэн ууттай мөнгийг ярьж байгаа. За энэ одоо нэг хэмжүүр бүхий нэг тийм одоо атга мөнгийг 30-ыг өгөөл нэг хүн худалдаад авч яана гэсэн. Зарим газар нэг жоох ингээ бүр ингээ нилээ ингээ боловсруулаад шахаад ингээ тийм жоох юм хэлбэрт оруулаад тэгээд ингэж одоо худалдаалдаг гэсэн. Ямар ч байсан 30 мөнгөн зоосоор хүнийг худалдаж авч ингэж зарж ингэж наймаа хийдэг байж тухайд. Энэ бол хизээж бурхны хүссэн зүйл ерөөсөө биш. Тийм ч учраас Библиэлд хүн 30 мөнгөн зоосны үнэтэй гэж хизээж хэлээг байгаа. Тэгээд бүр тэр анхны одоо Библиэлд дурддагдсан тэ бурханд итгэдэг нэгэн Йосеф гэж хүү 30 мөнгөн зоосоор худалдагдахтаа худалдагдсан тэр түүхийн тухай тэ Библиэлд байдаг. Тэгээд тэрнээс хойш өчнөө олон зуун бүр хэдэн мянган жилийн дараа ч гэсэн Есүсийг хүн 30 мөнгөн зоосоор худалдаж байгаа тийм хэсэг гардаг. Тэр хүмүүс хизээш нэгнийхээ амийг тэгэж бүр ингээд цаг хугацааныхаа туршид тийм үн цэнтэй тооцдоггүй байсан гэдэг бид нар харж байгаа. Харин Библи бол бидэнд юу хэлдэг вэ? Хүний ам бол үн цэнтэй.
тэрцмаа одоо бидний амьдарч байгаа яг энэ нэг төр зүрийн амьдрал бол бидний хувьд үнэхээр утга учиртай байх ёстой. Зорилгоо олж авсан байх ёстой. Зөв замдаа орсон байх ёстой. Тийм ээ? Голдролдоо орсон байх ёстой гэдгийг л Библи хэлсээр байдаг байхгүй юу? Тэгээ Библи ингэж хэлснээр бусад бүх одоо энэ дэлхий дээр байгаа 6 сая гаруй тэр шашин, шүтлэг, янз бүрийн онлуудаас онцгой тэр ялгаатай тал нь энэ. Нэг л бурхантай. Тэр бурхан бүр өөрийн хүүг тэр хүний махан биеийг өмсүүлээд хүмүүсийн авралын төлөө түүний амийг золиослон байж гим нүглийг нь уучлсан ганцхан шашин байгаа. Ганцхан итгэл бишрэл бол энэ Христэд итгэх итгэл байгаа. Тэгээд ганцхан энэ итгэл бишрэл дээр энэ шашин ганцхан шашин дээр тэр бурхан нь өөрөө чи надад ийм үнцэнтэй гэдгийг хэлж байгаа. Бүр ил тодор харуулж байгаа. Тэр итгэл бол энэ Христ итгэл байд юм аа. Библиэл дээр энэ түүх гардаг. Харин бид нар өнөөдөр хамгийн анхны одоо гэр бүлд болж байгаа нэгэн маш том аимшигтай хэргийн тухай бид нар энэ уншиж байна. За Адам Ева хоёрыг бурхан анх бүтээсэн. Тэднийг мөнх амьдруулахаар Эден цэцэрлэгийг бэлдсэн байсан. Тэгээ Эден цэцэрлэгийн голд Адам Еваг ингээд Адамыг тавьсан гэж байдаг. Тэгээ Адам бол анхандаа одоо Эден цэцэрлэгийн гадна бүтээгдсэн юм шиг. Харин бурхан түүнийг Эден цэцэрлэгийн дунд тавилаа гэж голд тавилаа гэж хэлсэн. Тэгээд юу гэж хэлсэн гэхээр чи эргэн тойронд бүх ингээд одоо жимсгний моддыг чи хар. Чи эдгээрээс алийг ч идэж болно. Харин миний гэх нэг тэм зүйлд чи бити хүрээрэ гэсэн баг. За тэнд одоо сайн мууг мэдүүлэгч болон амийн мод гэж нэрлэгдсэн нэг мод байна. За бурхан юу гэж хэлсэн гэхээр чи энэ бол минийх юм аа. Чи түүнд бити хүрээрэ гэсэн баг. За энийг мусаа санаарай заа. Бурхан юу гэсэн гинэ? Энэ бол минь надтай хамаатай. Миний юм. Чи бити хүрээрэ. Харин бус нь чинийх гэсэн тий. Бус нь чинийх гэж. За тэгээд түүний дараахан тэр Адам нэг хэсэг хугацаанд ганцаараа байсан. Бусад бүх амьтад нь хосороо байсан. Тэ одоо уулын одоо буг согоог хараад ч гэл сонирн болол тэ энэ ч одоо энэ нэг амьдралын бас хань ижилтэй байдаг. Би ганцаараа гэн энэ бодол төрж явахт нь бурхан түүнд Еваг бүтээж өгсөн багт. Тэгээд эрийгч, эмийгч аль алийг бурхан бүтээж өгсөн байна. За бурхан бүгдийг бодож байгаад хийдэг учраас тэгээ одоо Еваг Адамын хавирганаас бүтээж өгсөн гэж ингэж байна. За мэдээж энэ адилхан шороо орсон байгаа тий. Газрын хөрснөөс бас материал хэрэгэлсэн баг. За үүний дараа тэр хоёр ч одоо гэр бүлээрээ сайхан амьдрал арайхан хүүхэдтэй болж амжаагүй байх тэр өдрүүдэд тэдэнд юу тохиолдсон гэхээр тэдэн дээр могооны одоо биеийг ашигласан одоо бурханы эсрэг дайсагнаж сатан буюу одоо нөгөө чөтгөр хурж ирсэн баг. За чөтгөрийн хамгийн анх сануулж хэлж байгаа зүйл нь юу гэхээр тэр бурхан хэлэхдээ энэ модны бүх жимснээс идэж болно гэсэн үү гэсэн баг. Тэгээ яг тэр үед нөгөө одоо Адам дээр ирээгүй Адамын эхнэр дээр ирсэн. За Евагаас асуухтаа бүх жимснээс нь идэж болно гэсэн үү гэсэн. Тэгсэн гэдгсэн. За эндээс харвал Евагийн гаргасан нэг дэх алдаа бурханы үгэнд хайн ханддаг хүн байгаа байхгүй юу? Бурханы үгэнд хайн ханддаг хүн. Уг нь тэр анхааралтай байсан бол юу гэж хэлэх байсан гэж энд байгаа бүх модны жимснээс идэж болно. Гэхдээ бурханы онцгойлон загсан тэр модонд бид нар гар хүрэх ёсгүй маа гэдгийг хэлэх ёстой. За энэ өнөөдөр бидэнд бас юу хэлэх ёстой гэхээр бид нар Библийг уншиж явахдаа зөвхөн өөртөө хэрэгтэй зүйлийг л өөрийнхөө дуртай хэсгийг л уншаад байвал бурханы үгэнд бид нар хайн хандж байна гэсэн. За эндээс болоод бид нар яадгүй гэхээр бурханы битгий хийгээрэй гэсэн зүйлүүдийг нь бид нар олж харахаа болчихно гэсэн. Хүмүүс тэгдэг штэ Библийг их сайн номшуул гэдээ яриад байдаг. Тэгсэн нэг настай хүн одоо эрдэмтэн нэг оюутан өөрийнх нь номын сангаас нэг ном асуух гэж ирсэн чинь за энэ дотор байгаа бүх номнуудыг та уншсан уу гэсэн чинь би бүгдийг нь уншиж амжаагүй. Гэхдээ би нэг номыг би өдөр болгон уншдаг гэсэн. Тэгсэн чинь ямар ном гэхээр тань шиг юм алдартай юм эрдэмтэн уншдаг байна гэсэн чинь Библийн тухай ярьсан баг. Гэхдээ энэ үү? Энд чинь тэгэл сүмдчгэл байдаг, айл болгонд л байдаг л ном штэ. Айл болгонд, сүм болгонд тэг
хүн болгонд ингээд зориулагдсан бүтээгддэг боловч хүн болгон энийг шимтэн уншдаггүй маа. Гэтэл эн чинь бидний бүх юмыг ойлгож хүлээж авах, бидний хандлагыг өөрчлөх, бидний одоо сэтгэл санаа, бие махбод, харилцаа бүх зүйлийг бурхантай харилцааг хүртэл ангааж эдгэж чадах тэр гайхалтай тэр зааврууд энэ дотор байдаг штэ. Бүх мэдлэг мэрэгэн ухааны эхлэл энэ дотор яаж байгаа штэ. Тийм учраас би байнга уншдаг макс. Тэр Эвач тэр Адамч тэр бурхны хэлсэн үгэнд хайн ханддаг байсан эндээс ойлгомжтой харагдаж байгаа. Тэгээд тэдний бүх тэр санаа бодол нь энэ цэцэрлэг бол ерөөсө тэр чигээрээ биднийх гэдэг дээр л анхаарал явсан маа. За мэдээж бурхан бидэнд энэ амьдралыг өгсөн. Бидэнд байгаа бүх зүйлийг өгсөн маа. Бид нар бүгдийнх нь эзэн гэдэг тэр одоо суурин дээр бид нар аажмаар ингээ яваад очдөг. Тэгээд яг үүндээ нөгөө owner гэсэн тэр англи үгийг бид нар монголоор яг юу гэж орчуулдаг вэ? Эзэн гэж орчуулдаг тий. Гэтэл чин бид нар чинь зүгээр хин нэгний юмыг төр зур хэрэглэхдээ одоо ингэж тий ашиглаж байгаа миний нэр дээр ингээд нөгөө хэрэглэгдэж байгаа зүйл гэсэн утга энд байдаг байхгүй. Тэгэхээр бид нар ингээд одоо амьдралынхаа эзэн гэж ярихдаа манай Монгол нэг бас нэг тийм үг байхгүй юм шиг байхгүй тохирсон үг. Бурхан өгсөн энэ биеийг бид нар өмсөж байгаа шүү дээ. Бурхан өгсөн энэ амьдралыг бид нар хэрэгжилж байгаа байхгүй. Тэгээд бурхан өгсөн зүйлээр л бид нар амьдарч байгаа мөртлөө өөрсдийнхөө амьдралыг бид нар мэддэг юм шиг, захирдаг юм шиг ингээд нөгөө тийм хандлага бидэнд байдаг баг. Тэгэхээр Адам Эва хоёр ч гэсэн яг тиймэрхүү байдал анхандаа төрсөн юм шиг. Тэгээд сатан энийг нь ашигласан ба. Сатан бол бурханы дайсан. Бурхантай энэ зэрэг юу ч байхгүй түн. Зүгээр л тэр шийтгэлээ хүлээж байгаа нэгэн одоо завхарсан хуучин нэгэн сүнслэг бүтээл баггүй. Эцсийн тэр өдрийг хүртэл одоо тэр ингээд тэнсэн байдалтай ингээд байхаар бурхан орхисон баг да. Тэгээд тэр зөв бурханы нөгөө нэг хайрлан бүтээсэн үр хүүхдүүдийг бузруулахын тулд тэр Эден цэцэрлэг рүү хурж ирээд тэгээ юу гэж хэлж яах вэ гэхээр бурхан та нарт энэ модны бүх жимснээс идэж болно гэсэн үү гэсэн. Хайнг хандсныхаа улмаас юу гэж хэлсэн? Тэгсэн гэсэн. Тэнгүүд бурхан нэг юм хэлээгүй байна гэсэн баг. Энэ сайн мууг мэдүүлэгч модны жимснээс аваад идчихээр та нарыг бурхан шиг болчих гээд байгааг учраас бурхан та нарыг битгий хүрээрэ гэж хэлсэн байхаа гэсэн утгатай үгийг хэлсэн. За энэ нь одоо нөгөө манай хоёрыг хоёуланг нь гжигдсэн. Би энэ дэр эмэгтэй хүн гэж одоо нөгөө хэлэхгүй байна, тийм ээ. Адам байсан ч гэл энд бас уруу татагдах байсан байх гэж бодож байгаа. Арай жоохон эмзэг учраас тийм ээ. Эмэгтэй хүн рүү эхэлж дайрсан юм шиг. За хоёулаа тэр модны жимснээс аваад идэнгүүт бүх юмыг ухаарах шиг болсон. За энэ ухаарл одоо бидний амьдралд одоо насан туршдаа үргэлжлэж байгаа шүү дээ. Анх ингээд нөгөө нэг Америкт дөнгөж ирсний дараах нөгөө би нэг Sony Ericsson-ы юм CD тоглуулагч аваад тэгээд би нөгөөтгийг ингээд нөгөө нэг яадаггүй бас ингэж яаж мадаггүй нөгөө нэг доргон моргонд ингээд нөгөө нэг гацж мацдаггүй гэж жоохон үнэтэй авсан. Дараах нь нөгөө юу гэж юм гараад MP3 гэдэг юм гараад ирлээ. Тэгээ нэг их юм багтахгүй маа. Тэгсэн чинь нөгөө нэг Apple-ийн чинь нөгөө нэг iPod тий. iPod гэж юм гарсан чинь 4-5 мянган дуу багтдаг болоод явцсан. Хүн төрлөختөн баг бурхан болоод байгаа юм биш үү? Хүн болгон бүр амар тэр нь бүр ингээл яагаал тэгэл тэрний дараа чинь гар утасны өөрчлөлт бүр айгүй их болсон шүү дээ. Би 2001 онд Солонгост явж байсан чинь метрон доторх нөгөө өвөөнөр нөгөө ажишинер чинь ингээд радиогоо сонссон бас зурагтын антен тавцсан утсан зурагт болсон явж байгаа байхгүй. Тэг би тэр нэг тиймэрхүү нэг юм бидний нүдийг нээсэн нэг шин бүтээл, шин санаачлаг гэдэг юмнууд биднийг өөрсдийг улам илүү ихээр нөгөө өөртөө эрдэхэд ингэж хүргэж байдаг болохыг бид нар анзаарахгүйгээр явдаг. За одоо хүүхдүүдээр бид нар ажиглаа шүү дээ. Анхандаа эдгээр чинь ээжээ гэл нэг бүгдээрээ нэг мами гэсэн юмнууд байгаа зү. Жохон бахта. Юм л олол ингээл миний хурууд игчлээ, миний игчлээ ингээ хоол идсэн чинь жавж өвдөд байна ингээл тэгэл ерөөсө гиз өвдөд, толгоо өвдөд гэл ингээл
Жоохон ингээд нэг томрол нэг бие нэг жоохон яхтагаа болоод хөл гараа угаахтагаа болоод нэг шүд мүдэ угаахтагаа болоод тэр томроод эхэлдэг шүү дээ нь л те. Тэгэл ер нь үйл явцсан нэг за одоо та нэг хинэх хэрэггүйдээ гэсэн байртаа юм явал орчиж байгаа. Бид нар яг Бурхны өмнө юм хүүхд шиг юм арын шин гаргаж бид нар амьдрдаг. Нэг жоохон юм болохоор жоохон амжилт болохоор амьдрал нэг жоохон гайгүй болоод ирэхээр л ингээл те өөртөө ирдээл гал ингээл эхэлдэг. Харин бид нар энэ Адам Евагийн амьдрал үнэхээр бас одоо юу хэрэгтэй юм бид хоёрт. Ингээл амьдарчээ гэж бодож явах яг тэр үед тэдний амьдралд энэ гай гарч ирж байгаа. Харин тэдний сул алдаатай тал нь юу гэхээр жаргалтай байсан ч зовлонтой байсан ч тийм ээ цаг хэцүү байсан ч 50 байсан ч хамаагүй нөгөө өөрсдийнх нь амьдралын гол утга учир болсон Бурхныхаа үг, хууль, тушаалыг үнэхээр судалдаг, сонсдог, нэг нэгэндээ давтаж хэлдэг, ойлгохдаг, бяцлагдаг тийм ээ тунгаан боддог зүйл нь орхигдсон байна гэсэн. Тэгэхээр анд нөгтөө өнөөдрийн би та бүхэнд өгч байгаа хамгийн анхны бас нэг хамгийн түрүүчийнх нэг тийм мессеж болол Бурхны үгэнд хаанг хандвал энийг ингээ маш гэрхаа ашигладаг тий дайсан бол байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Энэ бие дотор амьдарч байхад тэр бол үргэлж бидний дайсан байх болно. Хизээс түүнтэй бид нар найз болж болохгүй байгаа. За одоо ингээд тэд нар ингээд Бурхныхаа үгийг зөрчснөөсөө болоод Бурхан тэднийг эдэн цэцэрлэгээс хөөж гаргасан байгаа. Тэгээ одоо ингээд Библиэлд бас нэг тэр анх одоо бичигдсэн еврей хэл дээр арамай хэлний утга байдаг. Бурхан тэднийг эдэн цэцэрлэгээс ингээд гаргаж явууллаа гэж ингэж бичсэн үг нь бас буцаагаад ирэхийг хүлээж байгаа байхгүй. Дараа ирэх хүртэл ингээд явууллаа гэсэн баг утга явж байдаг. Тэгэхээр гаргаж явууллаа гэдэг нь бүр зайлуулад амбардаад явуулчлаа гэсэн утгатай биш. Хэсэг хугацаанд жоохон юм үзэж агаад тэгээ өөртөө гимшээд эргээд ирнэ гэсэн тийм санаа авахгүй. Би буцаагаад авна гэсэн санаа авах. Тэгээ тэр буцаагаад авахт нь жинхнээсээ бид нар Бурхантай нөгөө Бурханы анхнаас нь төлөвлөсөн мөнхийн амьдрал бид нар мөнх амьдрна гэдэг утгаж байна. Амен. За ингээд нөгөө хоёр чинь яг тэрнээс хойш жоохон нэлээд гимссэн. За тэгээ ер нь бол нэлээд Бурхантай Бурхан л бидний энэ амьдралыг өгсөн гэдгийг л бүр гарцаа авахгүй ярьдаг ингэж одоо тэгээ дурсдаг болсон бид харагдаж байна. За үүнээс хойш хэдэн жил өнгөрсөн бөөмөт юм байна. Нэлээд хэдэн жилийн дараач магадгүй хүүхдтэй болсон. За одоо нөгөө анхны хүүхэд Каян төрсөн. За тэр хүүхэд одоо дараа нь сайн муухай юм хийх нь эдгээр мэдэхгүй шүү дээ. Хүүхэд төрөнгүүд тэдний хамгийн түрүүнд хэлж байгаа зүйл нь эзний өрөөлөөр бид нэр хүүхэдтэй боллоо гэж хэлсэн ба. За нэгдүгээр Бурхан энэ Адам Ева хоёрт өгсөн заавар нь юу гэхээр за та нар өсөж үржээрэй гэсэн ба. Өөр хүүхэдтэй бол гэсэн санаа шүү дээ тийм ээ. Тэнгүүд одоо тэдний хамгийн анхны баяр хөөр нь юу гэхээр Бурханы тушаалыг одоо биелүүлж яана гэсэн санаа энэ нэгдүгээрт явж байгаа. Хоёрдугаард өөрсдөө одоо бие сэтгэлийн тэр сайн сайхныг одоо амсаж штэ тий. Тэгээ энийг Бурханд бас ингэж талархснаар илэрхийлж байгааг харж байгаа. За одоо тэгээд маш том хариуцлага ирж байгаа. Хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ? За мэдээж тэр энэ Каян насанд хүрсэн хүрэх хүртэл ерөөсө ганцхан өгүүлбэр дурддагдсан ба. За Каян өсөж том болсон. Каян төрснөөс хойш яг тэр өдөр нь төрсөн юм уу, дараа нь төрсөн юм уу яг тодорхой юм байхгүй. Гэхдээ түүнд бас нэг дүү төрсөн ба. За түүний нэрийг Абель гэдэг. За ингээ хоёр хүүтэй боллоо. За өшөөж хүүхдүүдтэй болсон байх магадлалтай. Библиэлд энэ хоёрын тухай ярих гэж байгаа учраас тэгээ энэ Библийг одоо бичиж үлдээсэн одоо Эхлэл номыг чинь Мосе бичсэн байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр эзний үзүүлсэнийг Мосе бичсэн учраас энэ хоёрын түүхийг ингээ нэрийг сонгож аваад бичсэн болохоос Адамын бусад хүүхдүүдийн тухай яриаг байхгүй юу. Тэгээ бид нар энийг сайн ойлгох хэрэгтэй. За ингээд нэг ийм болсон. За тэгсэн нөгөө хоёр нь насанд хүрлээ. Нэг нь дүүн Абель нь хон мал хариулдаг л боллоо. Хончин боллоо. За тэгсэн чинь нөгөө Каян болох тэр газар тариалан эрхэлдэг болсон юм а гэж. Тухайн үед ингээ бороо мороо ордоггүй тийм үе байсан. Яг үгээр чиглэг хангалттай чиглэг байсан. Тэгэхээр зэрэг борооных ороогүй ордоггүй байсан учраас газарт нэг тэгтлээ нэг юм гой сайхан ингээд юм ургамал ингээд ногоо ургаагүй байсан тийм үе гэж ингэж хэлж байгаа.
Гэсэн ч Каян энд бол маш их тийм зүтгэлээр одоо тариа тарьж ингэж амьдрдаг болжээ гэж. За газар тариал ирхэлсэн гэсэн. За ингэсэн энэ дээр нэг юм юу болсон гэсэн чинь ах トゥ хоёрын дотор нэг яг юунаас олсон бөмбөд нэг тийм жоохон өрсөлдөөн яваад байсан юм шиг. За тэгсэн тэр хооронд юу болсон гэхээр одоо Абель гинт ингээ бурханд өргөл өргөхөөр шийджээ. Дахил өргөхөөр шийдэж. За магадгүй энэ хоёр нэг жоохон тийм за одоо бид нэр юм бие даасан амьдралтай хүмүүс болж байгаа. Тэгээ эзэнтэйгээ ойр баяа гэсэн тийм нэг үе нэрсэн юм шиг. За Абель бол бүр илүү бурханд ойрхон болсон юм шиг. За тэгээд Абель одоо дахил өргөх гэж байгааг сонсоод ах нь ч бас зэрэгцээд өргөхөөр шийдсэн. Магадгүй тэднэрт нэг юм жилдээ нэг юм уу 2 удаа ч юм уу тийм ээ ингээд тэд нар нэг тодорхой нэг өдрүүдэд бас ийм зан жансэл хийдэг байсан байж магадгүй. За тэгээ энэ үеэр өргөл нөгөө дахил өргөхөд Абель өөрийнхөө тэр нөгөө сүргийн бүр тэ манлаа. Тэгээ анхны төлийг нь өргөсөн байгаа байхгүй. Тэгээ хин хизээд нэг тийм хамгийн сайныг шилдгийн одоо сорчилж авангуудаа ингээд одоо нядлаа хийчих вэ тийм ээ. Сүрг нь өсөөсөө гэж хүснэ үстэй. Бүр илүү үржээсэй гэж хүснэ үстэй. За нөгөө чанар чансаанаас муудна гэдэг санаа зовхгүйгээр ингэж өргөснийг бодоход Абель үнэхээр бурханд зориулъя гэж бодсон юм шиг. Харин Каяны хувьд нөгөө хураачсан байсан тарианаасаа нэг хэсгийг аваад өргөсөн маа гэж хэлсэн маа. За тэгсэн чинь бурхан Абелийнхыг таашаагаад Каяныхыг ойшоосонгүй гэж байгаа байхгүй. Голсон гэж байгаа байхгүй. Тэгээ энээс нь болоод нөгөө юу чин ах нь ууралж гисэн маа. За уурлаад ингээд атаархсан байна. За ингээд уруу царайлаад ингээд тэгээд ахаар нь бурхан ярьсан байна. За бурхан тэдэнтэй яг яаж ярьдаг байсан юм бол хүн төрхтөө ингээд үзэгдээд ингээд ярьдаг байсан болоо. Хуучин гэрэн дээр бол хэд хэдэн газар тиймэрхүү юм байгаа. Хэрвээ бурхан хүний юм төрхтөөр үзэгддэг байсан бол тэр Есүс л байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо эзэн нөгөө хоёртой ингээд уулзаад за тахилын юг нь хараад тэгээд Абелийг ингээд чиста үнэхээр надад таалагдлаа баярлаа гэдэг ингэсэн байж магадгүй. Каян руу болох дээр зөв юм хэлээгүй байж магадгүй байхгүй. Түүнээс би бас эзнийг муухай харагдуулмаар байна л да. Чи яасан муухай мөрөгдөө? Каян Абель чи яасан гоё юм мөрөгдөө ингээ бурхан махан дуртаадаа ч биш баха л да тийм ээ. Бурхан зүгээр юм хэлээгүй л баг. Тэгсэн Каян ингээ тэнцээ ингээ нэг уруу царайлаад сонирн болол түнтийчээд байгаад байсан. Бурхан асууж байгаа. Чи яагаад уруу царайлаад байгаа юм бэ гэсэн. Би маш их ууралж байна. Яагаад гэсэн чинь би хэлэхгүй гэл. За тэгсэн чинь эзэн мэдж байгаа учраас юу гэж өгнө гэхээр за Каян за хүмнэ. Би чамд сануулъя. Ингээд нүгэл хилэнцс ингээ яг үүдэн дээр чи гитэж байна гэж байгаа. Арай чи тэр нүглийг үлдээгүй байна. Чамд ямар нэг юм хар муухай юм гэдэг дотор чи ингээ байгаад байгаа юм биш үү? Чи тэрийг л бити үлдчихээрээ дээ. За одоо ингээ нэг сатан Каян Абель хоёрын ээжийг ирээд ингээ нөгөө залдиж хуурж авах үед хэдийгээр ингээ өөрт нь яриад ингээ та нар бурхан шиг л болчих учраас над жимснээсээ аваад идчихэж болно штэ гэж хэлж байгаагаараа одоо энэ тэр дотор нь бас нэг юм юу үүсгэж байгаа байхгүй те. Нэг юм нүгэл хийх тийм сэтэл төрж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хоорондоос хугацаа байгаа. Нүглийг үйлдэх болон тэр юм сэтэл төрчгöd байгаад байгаа хоёрын хооронд хугацаа байгаа. Энийг би гүйцэхгүй үгүй юу гэж сонголт байгаа. Тэгээд би дээр ярьдаг бас олоод ярьж байгаас бидний толгой дээгүүр шувуу эргэлтгийг бид нар зогсоож чадахгүй. Энэ бол ерөөсөө янз бүрийн 9 шидийн ийм нүгэлтэй ийм чанар бол бидэнд байгаа учраас янз бүрийн бодол төрнө. Харин толгой дээр чинь үүрээ засахыг нь бид нар болиулж болно шүү дээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр зөв нүгэлтэй бодол төрлөөч бид нар үүнийг гүйцэхгүй байх боломж бидэнд байдаг гэсэн утгатай байхгүй. Манай нэг найз нэг тийм бодож байгаагаа амаараа ярьдаг тийм хүн баггүй. Тэгээ бид нар нэг машин дотор ингээд нэг 3-4 лээчлээ суудсан ингээд явчихсан чинь нөгөөдөг чинь ингээд нэг яг нэг гэрэл дохион дээр зогссон чинь энэ талд нь нэг айгүй гоё хүүхэн зогсож байгаа байхгүй. Тэгсэн чинь
сайхан төрсөн ч амтын юмдаа гэл нөгөө шүднийхээ завсраараа ярьдаг байхгүй. Тэгсэн чинь манай нөгөө жолоо орж исэн ах. Тэг миний дэ чи бас болоогүй байна да чи гэнтэй. Тэг энэ сайхан юм болгон чинийх байх албатай ш тэ. Сайхан юм болгонд бас чи тэн дотор нь байх албатай ч биш. Чи зүгээр хараад өнгөрч болно. Бодоод өнгөрч болно. Харин чи энийг хүсээд очоод өөрийн болгох гээд ингээд тэрэнд хүрээд орооцолтоод явбал тэр чинь нүгэлжтэй гэд. Бас айгу бодвоштой үг хэлжсэн. Архины тухайч бас байгаа тийм ээ. Арх байна, өөр юу байж болох вэ ер нь. Янз бүрийн тийм нүгэлтэй санаа бидэнд төрдөг штэ. Нүгэлтэй учраас. За тэгчээ бид нар чинь ингээд нэг тэгчмээр байна гэд нэг дотор нь юм захнаад байдаг. Гүйцэхгүй байх боломж бидэнд байгаа тийм. Гүйцэх хүртэл хугацаа ордог байдаг. Энэ хооронд бидний хийж байгаа сонголт маш чухал байгаа. Гаргаж байгаа шийдвэр маш чухал байгаа. Энэ дээр бидэнд хүч хэрэгтэй, энэ дээр бидэнд нэгээр шийдвэртэй албах хэрэгтэй, төвчээрх хэрэгтэй, тэ ямар нэгэн зүйл бид нар үүний төлөө хийх хэрэгтэй болдог. За тэгсэн нөгөө Каин яасан гэхээр одоо дүүдээ уурлаад татаархаад байгаа. Тэгээд энэ зөвхөн тэр тахлыг өргөхт нь бурхан түүнийг нь таалаагүй ерөөсөө биш. Тэд нар тийм харилцааны асуудал байсан. Тэгээд тэр тахлын юунаас хойш бас бүр муудсан бах гэж бодож байгаа. Одоо надаас нэг дүү яг нэг насар дүү одоо залуу байгаа л да надад эрэгтэй дүү байгаа л да. Бид хоёр жоохон баг байхад ерөөсөө ингээд яагаад ч ингээд би хөдөлж байгаа ингээл те нэг тийм ярьж байгаа хэлж байгаа дандаа миний эсрэг гэж санагдаад байдаг гэсэн бүр ингээд. Тэгээ би ингээл юм л олвол чи яахаараа ингэчээд ингээл арцалтаал ингээл нөгөө жоохон дээрлэх гээл ингээл. Тэгээ өөрхөн амтан бас нэг өдөр тэсэн яад тэсгүй нэг сүмийн юу болж байсан аахгүй одоо кемп болж ирсэн чи бид хоёр өрөөндөө байжсэн чинь манай нэг өшөө 2 3 найзууд байсан. Тэгсэн чинь би нөгөө хүмүүсийн донд манад чинь жоохон ингээд юм ярихтаа ингээд жоохон санаага буруу илэрхийлээд ахгүй. Тэгэхээр чи одоо намайг ингээд матар болгох гэж байгаа юм шиг олон юм яриад байгаа чи дуугаагаа чи би тэгсэн чи нэг чинь юм яриалаа. Тэгэхээр би чи одоо юу гээл сүм дээр штэ тий. Би чи нөгөө чи өшөглөө яасан чи маадгүй нөгөө чи олон жил чамд дарлууллаа гэ босоод ирсэн тий. Тэгээ би тэр үед би дараа нь юу ойлгосон гэхээр би бол ястад балиар муухай ийм нөгөө хүн байна тий. Би хүнийг ингэтлэн те ингэтлэн яаж байгаа байхгүй. Тэгээд намайг угаасаа барахгүй нь ойлгомжтой. Надаас дүү учраас би яаж игээл тэгээд би арай жоохон зэрлэг замаар амьдрсан учраас те бас яаж хүн ингээд нэг өвдөхөө би мэднэ. Тэгээд би сүүлд нь би өөрийгөө боцсон чи би өөртөө үнэхээр өөрийгөө чигсэн байхгүй. Би ямар муухай амт юм бэ те. Хүнийг би ингэж хийдэг дандаа. Гэтэл манай дүү бүр ингээд нөгөө тэрийг төвчээд яваад байсан байгаа байхгүй. Ингээд төвчээ яваадсан. Тэгээд би Каян юм шиг байгаа заяа. Манай дүү Абель нэшиг. Энэ тэр Каин Абель манай дүү хоёрын энэ хоёр ах дүү бид дүү хоёрын ялгаа юу гэхээр би дүүгээ цохоод алчааг байгаа. Нөгөө чи цохоо алдсан. Дотроо арзааж явсаар агаад тэгээ ерөөсөө тэрийг л алчвал болчихно гэж бодоод байгаа хгүй. Би бол яг адилхан үйлдэл хийсэн дүүдээ. Өөдөөс ингээ арзаанаа дуугаахгүй байхгүй. За хогч шүү чи дуугаа агаарэ. Хогч шүү дуугаа агаар амаа мэдэрэ. Гэлээсэн. Нөгөө чи ядгүй. Дуугаа болтго. Тэгэхээр би зохиоос байх. Тэг бид нар яг амьдрал ийм зүйл яг гарч ирж байгаа. За чи дургу үргээл шүү гэл дотроо бодоод яваад байгаа шүү дээ. Нэг хэлж үзэн тэ сануулж үзэн. Харин бид нар тэр үедээ яг одоо би жишээ нь одоо дүү дээрээ яагаад тэгээд байна вэ? Та юу гэж бодож байна? Би айгүй муухай хүн учраас тэгж байгаа юм юу? Гол санаа нь ерөөсөө тэр байхгүй. Бидэнд бүр анханаас нь тэр нүгэлтэй нэм зан чанар байгаа учраас бид нар юмыг дандаа ингээ өөрийн болгож өөртөө хамаатай болгож яадаг байхгүй. Зүгээр л энэ одоо энэ ингээ 5 хүн суух сандал бай гэж бодъё тийм ээ. 5 хүн суух сандал бай. Хуучин сүмийн сандал бол ийм залгаа байдаг сандал байдаг. За тэгээд ийм залгаа юм сандал дээр за 10 хүн суух сандал дээр эсвэл 5 хүн суух сандал дээр 3 хүн суудсан бай гэж бод. Тэгээд нэг хүн нэмээд ороод ирэхэд
багтахгүй өөр газар суучих гэж бид нар өлгөн хэлж чаддаг. Яг гэвэл бид нар би түрүүлээ суусан бол, би түрүүлээ харсан бол энэ минийх гэж бодож байгаа бол минийх гэдэг тийм нөгөө зан бидэнд явдаг байхгүй. Тэгээд энэ ган болд ерөөсөө намайг сонсохгүй байгаад байна гэж би уурлаад байна гэдэг чинь би ган болдыг өөрийнхөөрөө болох гээд байна гэсэн үг хэрэг. Тийм ээ? Нараагч намайг сонсохгүй байна гэж би уурлаад янз бүрийн аашаар шиг гаргаад явна. Нараагч дугуй болж миний үгийг сонсно гэдэг нь минийхаар болж байна гэсэн үг шүү дээ. Гэтэл би хизээж энэ хүмүүсийн эзэн нь би биш байхгүй юу? Тийм ээ? Би хизээж би дүүгийнхаа эзэн нь биш байхгүй юу? Би өөрийнхөө ч бас эзэн биш юм шиг байгаа байхгүй юу? Ер нь бол яшин дээрээ тийм ээ? Бурхан намайг захирдаг миний эзэн гэж бодвол надад ийм бардам зам байх боломжгүй байх ёсгүй байгаа байхгүй юу? Тэгээ тэрнээс л болж л ингээд ийм харилцаанд асуудал үүсэж байгаа. Тэгэхээр Каин Абель хоёрын хооронд үүссэн юм ерөөсөө за Абель бол өөдөөс нь ингээд заахаа ойрхон төрсөн бол бүр ингээд ах мах таамаач байхгүй шүү тийм ээ. Ер нь бол чийл байх л та тийм ээ. Манай дүү бол намайг таа гэж дуутахгүй шүү дээ. Бид нар чинь ерөөсөө яг ясам дээр нэг жил мэл хурж ийн үгүй тийм насны л зөр байгаа шүү дээ. Тэгээд чи гэдэг жах бол заримдаа надаа ингээд чи одоо дүү юм байж таа гэж юм яг л би жоохон тиймэрхүү бодол төрдөг. Гэхдээ би тэр хүний эзэн биш байхгүй тий. Би тэр хүнийг төрүүлсэн үү? Тэр хүнд би амьдрал өгж байгаа юу? Амьдралын би шийдэх үү? Тэр энэ огтхонч надаа яг үндэ бол би амьдралд би юу ч хийж чадахгүй. Тэр хүн ч надаа бас юм хийхгүй шүү дээ. Бурхан бүхний эзэн гэдгийг бид нар нэгдүгээр хүлээн зөвшөөрөөд тэгээд бид нар хүнийг хүлээж авахдаа нөгөө хүн чинь энэ Бурханы нүдэнд үн цэнтэй хүн гэдгийг бид нар ойлгосон тэр үед бид нар жинхэнэ маш өндөр ийм төвшний төлөвшөлд хүрсэн гэж судахтай. Тэгэж чадахгүйгээр бид нар хин нэгэнд ингээ уурлаад, цохиж алаад, буутаж алаад ингээд яваад байгаа бол ерөөсөө ямар ч төлөвшөл ерөөсөө байхгүй байгаа байхгүй. Тэр ойлголт ерөөсөө байхгүй. Тэгвэл бид нар яаж тэр одоо нөгөө хүнийг хайрлаж, хүнийг ингэж одоо байгаагаар нь хүлээж авч сурах вэ гэхээр үнэлж нөгөө хүний үн цэнийг ингэж өргөж ойлгож сурах вэ гэхээр Бурхантай харилцаагаар л ойлгох байхгүй. Яг нөгөө Бурхантай харилцаан дээр хүртэл Каин асуудалтай байсан байна. Тэгээ түүний нөгөө одоо өргөл яагаад таашаагддаг юм бол та хүн юу гэж бодож байна? Түүний хандлага байсан. Абель бол үнэхээр Бурханд байгаа бүхнээ бүр ингээд хамгийн сайн сайхнаас л ингээд сайн сайхнаа л өргөхийг зориулахыг хүссэн байна. Энэ хандлагын энэ зүрхнийх нь хандлагыг Бурхан таашаасан байхгүй юу? Харин Каины хувьд болохоор яасан гэхээр үр тарианаас хураацсан байсан уу, хөгдөрсөн байсан уу бөмбөд те. Тэр чинь нөгөө тахлыг бол голцоо нөгөө галд ингэж нөгөө яаж байгаа штэ шатааж өргөж байгаа учраас тэгээ шатаад үгүй болох юмд чинь те ингээ нэг сүрчгнэл гой сайхан юм ингээ хайрын юм шүү гэж бодсон ч гэж болно. Тэр сүмд өргөлөө авчирдаг тийм ээ. Өргөлөө авчирдаг. Тэгээд бид нар бол ингээд яг хуу маш ингэж бүр итгэмжтэйгээр хамаг сайхнаараа ингээд зориулж байгаа тийм сэтгэлийг бол Бурхан үнэхээр харж байгаа. Хэн бас яагаад яаж ийгээд ямар шалтгаантай өргөж байгаа гэдгийг Бурхан мэдж байгаа байхгүй. Тэгээд хамгийн гол нь Бурхан бид нар зүрх сэтгэлийг хардаг гэж хэлээд байна шүү дээ. Лук номон дээр харуул Есүс тэр сүмд өргөл өргөхөөр очсон хүмүүсийг хараа зогсож байсан тийм ээ. Есүс өргөлөө өргөчгөөд хараа зогсож байсан баха. Тэгсэн нэг ядуу бэлэвсэн авгаа нэг хитэн жижиг юм зэс цоос ингээ тавьсан. Тэргээр нэг талхаж худалдаж авч дийлэхгүй гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь зарим хүмүүс арай илүү гүгч болдгоо махтай чи Бурхан зориулж яаж юу хачаа халтар хитэн төгрөг авчиртэн гэж бодсон юм шиг ба. Тэгсэн чинь Есүс юу гэсэн гэхээр энэ эмэгтэй бусад энд өргөсөн бүх хүмүүсээс хавьгүй илүү өргөл өргөчлөө гэсэн. Бүгдээрээ гахсан. Яг тэгвэл баян хүмүүс маш их өргөл өргөөл тэрүүгээр хүмүүс ингээд тэр алт мөнгө өргөчлөө штэ гэдэг ингээд тэгжсэн бол тэр эмэгтэйг бол нэг оошоохгүй. Харин Есүс тэр эмэгтэйгийн зүрх сэтгэлийг оошоосон байхгүй. Тэгээд би заримдаа ингээд төсөөлж боддог. Магадгүй тэр эмэгтэй амандаа юу гэж өгүүлсэн бол гэж. Тэр эмэгтэй эзэн минь надад байгаа л энэ.
Өнөөдөр хоол уунд одоо амьд явхаас ч илүү үнцэнтэй бол та намайг уучлаарай. Ийм надад ингэж амьдарч байгааг минь ийм хэмжээнд өргөх ийм нэг байгааг минь сул доройг минь уучлаарай гэд явсан болов. Эзэн тэр эмэгтэй зүрхсэтгэлийг харсан байгаа. Тэгэхээр эзэн хизээж бидний өөрт нь юу хийж өгж байгаа гэхээс илүү ямар зүрхсэтгэлээр өөрийг нь хайрлаж өөрт нь ямар зүрхсэтгэлээр хандж гэнэ үү гэдгийг нь хардаг байгаа байхгүй. Тэгэхээр Библиэлд тийм ч учраас юу гэж хэлсэн гэхээр хүнийг бурхан аврахтаа үйлсээр нь биш. Юугаар нь гэлээ? Өөрийнхөө нэгүслэр, итгэлээр аварсан маа гэж хэлсэн маа. Нэгүслэр тэгээд итгэлээр гэдэг энэ хоёр үгийг залгаж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр чинь бурхан бидэнд өөрт нь итгэх итгэлийг эхлээ өгдөг гэдэг байгаа шүү дээ. Тэ? Өөрт нь итгэх итгэлийг өгдөг гэдэг. Тэгэхгүй бид нар бурхан руу харж чаддаггүй байгаа юм. За одоо сая тэр хүн буудцсан гэд баригдсан байгаа залуу. За үнэхээр буудцсан болвол үнэхээр бас л юм маш хүйтэн сэтгэлээр хүний амь авсан байна. За тэгэл баг ийм жоохон багт нь аав ээж нь бүгдээр л сүмд явж л байсан баг тийм ээ. Хүүхдийн цуглаанд очиод Есүс та бол үнэхээр сайн ингээл таны төлөө үйлчлэгээл явж исэн залуу. Дунд нь замаа алдсан байна. Замаа алдахдаа тэгээд юуны төлөө гэж одоо тэгж хүн алж ингэж хүний амьд хүрж байгаа. Энийг зөв гэж бодох өдөр ирнэ гэж Библиэлд бичсэн байна. Тийм ээ. Тэгэхээр магадгүй тийм сүүлийн өдөр нь энэ өдрүүд бас болцоод байна уу тийм ээ. Есүс ирэх үнэхээр ойртчод байна уу? Тэгээд тэгвэл ийм зүйл өөрөөсөө энэ тэндгүү маш их байна. Хүн хайр хөрнө гэдэг байгаа шүү дээ. Дэлхийн дээр хүмүүсийн хайр хөрнө. Тэр үед төгсгөл ирнэ. Эхнээсээ ингээ бурхныг одоо зөвгнөж хэлсэн, урьдчил сануулсан тэр зүйлсүүд болох үед хүмүүс тэрийг тоохгүй байх хүртлээр сэтгэл нь хөрнө гэж байгаа. Тэгээд заримдаа бид ингээд Есүс итгэжээсэй гэж бодсон хүмүүс тэгэхгүй ингээд шүдээ зуусаар агаад одоо энэ хорвоог орхиж байгааг бид нар харнаа. Бид нар чадах чинээгээр л хүмүүс үнэхээр хүмүүсийг Есүс рүү урих гэдэг бол бидний үүрэг байгаад байна. Амен. За тэгвэл сэтгэл зүрхийг бурхан анзаардаг бахан. Өнөөдрийн 2 дахь мессеж. Хамгийн ихнийх нь юу байлаа? Бурханы үгэнд хайн хандаж болохгүй. Эннээс болж бид нар нөгөө бурханы дайснуудын бид нар янз бүрийн нөлөөнд автах магадлал биш. Бид нар үнэхээр амархан болно шүү. Эргэлзэн мэддгүйгээсээ болоод бид нар төөрөлдөн янз бүрийн болно л гэсэн. За 2 дахь нь болохоор зэрэг юу гинэ? Бурхан бидний гадна талдаа юу хийж, юу харуулж, ямар сүр бадруулж байгаагаар нь биш. Зүрх сэтгэлийг маань анзаарч хардаг гэсэн үг байна. Амен. Одоо би чинь бас доороо нэг бас 4 5 дүүтэй болох төр чинь бас ингээд манай гэрийн хүн болгон өөр юм аран шинтэй. Тэгээ тэн дотор бас ганц нэг нь бол ерөөсөө ингээд хэр варгийн юмд ингээд донголцоод янз бүр болоод байдгүй. Юмд амар бодтой хандна, бурууг нь буруугаа ялчна, тэ зөвийг нь зөв гээд бас тэрнийхэн төлөө баярлж чаддаг, магтаж чаддаг тийм хүн байна. Тэг ингээ харахаар амьдралыг нь харахаар бурхан ингээд үнэхээр өрөөж байгаа байхгүй. Гэр бүл нь тогтвортой, тэ үр хүүхдүүд нь ийм зөв, ийм даруй, тийм маш тийм зөөлөн хүүхдүүд байгааг анзаарч байгаа байхгүй. Тэгэхгүй жоохон ингээ нэг токсик гэж ярьдаг штэ. Жоохон энэ хортой, нэгэндээ муу мухаа өргөс тийм харилцаатай байгаа гэр бүлүүд байна. Харах дээр тэн дунд өсөж байгаа хүүхдүүд болж байгаа ширүүн, дөрүүн тийм ээ. Барьцгүй байгаа байхгүй. Тэгэхээр Адам Евагийн хувьд ч гэсэн энэ хоёр магадгүй эдэн цэцэрлэгээс хөөгцнөөс хойш нэг хэсэг хүүхдүүдэд өсгөж явахдаа асуудалтай байсан байх магадлалтай. Тийм учраас анхны хүүхэд Каян жоохон ширүүн болсон ба. Тэгээ бидний ер нь анхны хүүхдүүд нэг жоохон ширүүн байж гэдэг нэг үү? Тэ одоо нэг том хүүхдүүд нэг жоохон ширүүн байж гэдэг талаа. Тэгтээ нэг хатуу гараар орцсон тэ. Тэгээ нөгөө аав ээж нь өөрсдөө нэг юм аав ээж байж үзээгүй нэг тэ нэг алиг галтсан нэг тийм үдэн төрсөн хүүхдүүд. Тэгээ хамгийн гол нь энэ нь амьдралд нь маш их тийм хүчтэй нөлөө өгдөг байгаа. Тэгээ тийм одоо хатуу ширүүн тийм харилцаанд донд өссөн хүүхдүүд дараа нь ингээд нэг бол амьдралд амар ихтгэлгүй болчихно. Юу хийгээд байгаа мэдгүй, хаашаа яваад байгаа мэдгүй. Нөгөө бол яг юм Каян болж байгаа байхгүй юу? Өөртөө мангар ихтгэлтэй.
Тэгээд эн чинь одоо нэг магадгүй газар шорооны ажил хийдэг учраас жоохон бяртаа чадaltaй байсан л байгаа шүү дээ. Тэгээд дүүгөө бүр хамаагүй хүчээр ингээд одоо дайраад дийлээд нөгөө дүүгээ алах хэмжээнд тийм хүчтэй нөхөр байсан баг. Тэгээд эр бярыг буруу зүйл рүү чиглүүлж, өөрийнхөө хүслийг хангахад чиглүүлж байгаа. Тэгээд энэ бардам зам яг хаанаас ирч вэ гэхээр анхны нөгөө хүмүүс буюу тэр Адам, Ева аав ээжээс нь ирсэн. Нөгөө apple doesn't fall from you лээ. Тэгээд одоо нөгөө алим өөрх модноос өөрхөө ургасантай өөрг нь ургуулсан модноос нэг хол ундгүй маа гэсэн санаа илж. Тэгэхээр аав ээж нь яг ямархуу хүмүүс байгаа хүүхдээс нь хардаг гэсэн санаа л байгаа байхгүй. Дараа нь хожим нь амьдрал дээр тэр эффект нь гарч идэг ба. Тэгээд гэхдээ Адам Ева хоёр бол нэлээд засарсан. Заяа. Тэгээ нөө хүүхдэн төрөхөд баярлж штэ. Тэгэл дараа нь ингээл одоо Абелийг төрөхөд юм хийлээг байгаа заяа. За сайн анзаараарай заяа. Эхний хүүхэд төрөхөд яасан? Бид нар ч зураг хөргийг аваад дүүрэн зураг хөрөгтэй. Бидний бүр ингээд favorite хүүхэд тахгүй гэсэн. Бүр хорвотор ингээд энэ шиг хүүхэд өөр хүүхэд байхгүй. Хүүхдээ харахаар би хүүхдэд дурлаад байна гэдээ ярьж байгаа эхчүүдийг би зөндөө сонссон. Хоёр дахь хүүхэд байхгүй. Зураг мөргөн жоохон ховор моорж байгаа шиг. Тэгэхээр нөгөөдг нь хөөрхөн нэг юм нэг өөрөөр ингээд зүгээр өссөн хүүхэд болждаг те. Тэгээд юун дээрээ тэгдэг штэ. Энэ хоёр дахиад нэг хүүтэй болох тэрнийг Сет гэж нэрлэж байгаа. Тэгээ юу гэдэг вэ гэхээр эзэн Каяны алсан тэр Абелийн оронд бидэнд хүү өглөө гэж хэлж байгаа хэрэг. Тэгээ энэ хүмүүсийн амьдралдаа бас нэг хандж байгаа хандлагыг бид нар бас ингээ харъя л да тий. Бид нар амьдралдаа бас яг яаж харж гэнэ үү гэдэг нь бас нэлээд чухал байгаа тий. Бурхан танд бүх юмыг бодож байгаад өгсөн байгаа. Хүүхэд болгон бүгд ерөөл тийм ээ. Бид нар хэнийг ялгаж үзэж болохгүй. Тэгээд тэр хүүхэд нэг өдөр одоо Каян болоод явна уу, Абель болоод явна уу, Сет болоод гэртээ сууна уу тийм ээ. Энэ бол зүгээр бид нар энд жоохон нөлөө үзүүлж чадна. Үүнд бид нар яаж нөлөө үзүүлэх вэ гэхээр амьдралын хүнд хэцүү янз бүрийн асуудал дунд Бурхантайгаа ойрхон байдаг. Бурханаас л зуурдаг гэдгээд харуулхад л тэдэнд үлдэж байгаа байхгүй. Өөр бид нар юу ч өгч чадахгүй угаасаа. Алт мөнгийг тэд нар өөрсдөө ч олж чадна тийм ээ. Өгсөн ч өгөөгүй ш тэгээ бурхан тэдэнд ингэж тэ хэмцснээр л тэд нар амьдрна угаасаа. Харин тэдэрт өгөх төр зүйл нь ерөөсөө бид нар өөрсдийнхөө бурхантай харилцаагаа л үлдээж чадна өөр. Тэгэхгүй ингээд нэг юм нэг амьдрал хэцүү болонгууд л ерөөсөө бурхан байхгүй гал ингээл. Энийг нөгөө хүүхдүүд маань ингээд хараад өсчих юм бол яг хуу. Яг адилхан нөхдүүд гарч ирнэ үстэй. Нөгөө надаас ургасан алим. Нэг адилхан царайтай юм л явж ирнэ үстэй тий. Тэгэл нэг амьдрал болохоо ангууд бурхан байхгүй гал ингээл явж яадаг. Тэгээ нэг жоохон амжилт олоод тэгэхээр тэр үедээ нэг бас нэг бурхан руу чиглүүлэх гэж үзнэ нөгөөдг. Бурхан өгжээ гал. Тэгээ нөгөөдг нь жоохон амжилтандаа бялуураад ирэхээр аавыгаа харж байгаа өстэй гэд ингээл. Тэгээ нөгөө хүүхэд нь аавгаа дуурайгаад юу лээ? Бас дараа нь өөрөө бүгдийг бүтээсэн гэл явах байхгүй. Одоо надад бид хоёр 20 хүрж байгаа хүү ээ чинь. Миний ганц л хэлж байгаа юм. Угаасаа хэлсэн 100 үгнээс нэгийг нь авч ирнэ үгүй юу? За нэгийг нь авбал энийг л аваарай гэж би хэлдэг байхгүй. Чи бурхантай л яар. Бурханаас л ас. Өөрөө бид хоёр чамайг саятан болгож чадахгүй ойлгомжтой. Бид хоёр чиний яг хүсэж байгаа шиг тийм хүмүүс байж угаасаа чадахгүй байж чадсангүй уучлаарай. Гой үлгэр жишээ үзүүлээгүй бол уучлаарай тий. Бас цагаан харьцтай байж чадаагүй уучлаарай тий. Яг бас Америк болж төрөөгөө уучлаарай тий. Одоо яг л ийм л юм болоод байгаа хгүй. Хамгийн гол юм нь чи ганцхан юм л сонсчихдгоо. Тэг амьдралын янз бүрийн хүнд хэцүү зүгээр амьдрал чанд энэ амьдралыг өгсөн бурханд л чи итгэхэд л хангалттай. Каян бурхан байгаад бурхантай яриад байгаа мөртлөө бурханы өмнө нүгэл хийж чадчихна гэдэг чинь эн чинь аимшигтай бардамнал мөн үү? Бурханыг ерөөсө тоохгүй байгаа хгүй. Тэгээ энийг л нүгэл гэж яриад байгаа шүү дээ. Бурхан байсаар байтал бурханыг тоохгүй байх гэдэг чинь
нүгэл байгаа. Тэгээ нэг ганц зэрэг ах нэг айгу инээдтэй дүрсэлдэг штэ. Танаа хүүхд чинь ингээд өөрөө чинь урд орцсон нэг өдөр гэртээ ирсэн чинь шал өөр хажуу айлын нөгөө тэр ах миний аав болсон гэж зогсчвол энэ чи хэцүү үстэй гэдэг. Бид нар бурхан байсараад байхгүйгээд байна гэдэг чинь бидний нүгэл. Байгааг мэдээд байгаа. Харилцаад яриад байгаа тийм ээ. Бурханаас үг ирж байгаа юу Каянд? Ямар азтай байгаа гэ тий. Өнөөдөр бид нар ингээс сууж ятал бурхан ингээд за ангирлгаа жоохон уруу царайлаад нүггүй юу? Хөөе нүгэл хилэн зүудэн дээр чинь гитээд байна. Тэ? Чи хаалга битий нээгээрээ. Нүгэл дунчваа гэд ингээд надтай ярьдаг бол ямар гоё вэ? Тантай ярьдаг бол ямар гоё вэ тий? Тэгсэн чинь Каянда тэгээ ярьсаар Каяниас очоо дүү алц. Энүүгээр бид нэр одоо Каянаас дээр байж чадна гэсэн утгатай ерөөсөө биш. Биднэрт яг ийм адилхан асуудал байгаа байхгүй. Бидэнд яг ийм адилхан асуудал байгаа. Гим нүглийн асуудал. Тэгэхээр амт нөхдөө тэ Библи бас олон удаа хэлээгүй. Тэгтээ хэн байснаа эргээ санаараа гэдэг тийм ээ. Яг гоо бид нар Америкт янз бүрийн байдалтай ирсэн баг л та. Зарим нь мундаг том тушаалтан, зарим нь бүр ингээд хамаг байдаг юм аа ингээд дэнчин тавиад ирсэн ч хүмүүс байгаа. Тэгээ одоо ингээд бурханд итгэсэн цагаасаа эргээгээд хар тий. Таны амьдралд бурхан тусалсан уу? Энийг та бүрэн дүүрэн хэлж чадчихэв үү? Үүнд та үнэхээр итгэлтэй байж чадчихэв үү? Таны өнгөрсөн амьдралд та үнэхээр таны оролцоогүйгээр бүр яалтчихгүй нэг юм бурханы тийм юусын хүчээр ивэл өрөөлөөр та алив нэг зүйлээс бас амьд гарч байв. Та өнөөдөр амьдарч байгаагаа өөрөө ингээд удирдаа за би дахиад нэг өдөр амьдарчээ гэж захирдаггүй гэдгээ та үнэхээр ойлгож чадж байгаа юу? Бидний амьдралын өдөр цаг мөч болгон бурханаас гэдгийг та үнэхээр хүлээн зөвшөөрч чадж байгаа юу? Энэ чинь бидний итгэл байх хэрэгтэй байхгүй юу? Амен уу? Нэг хошин залуу тэгж хэлжсэн. Өглөөс сэрчээд гал санаалтдаг гинэ. За тэрний яаж байгаа гэсэн чинь дахиад нэг өдөр амьдрах хэрэгтэй болчлоо. За тэгдэг нь яаж байгаа? Дахиад би нөгөө нүгэлтэй нэг өдрөө нэмэх гээд байна гэдэг байгаа байхгүй. Тэгээ бид нар жоохон бидний амьдралын өдрүүд бол дандаа ерөөл гэж бид нар бас харах хэрэгтэй. Бурхан бидэнд даалгаж өгсөн ажлыг бид нар сайн хийх хэрэгтэй. Тэ? Сайн байх хэрэгтэй. Хариуцлагатай байх хэрэгтэй. Зөв байх хэрэгтэй. Бид нар бас гүйцэд байх хэрэгтэй, тэ? Гүйцэх хэрэгтэй. Тэгээ алив нэг одоо газар ямар ч байгуулагч бай, сургууль, соёл одоо юу гэдэг нь тэ? Компани, ажил гүйцэтгэл гэж юм айгүй шаарддаг шүү дээ, тэ? Нэг юм эхлүүлсэн бол яах ёстой лээ? Тэгээ дуусгах л ёстой. Тэгжээж тэр чинь одоо бизнес хийж байгаа хүмүүст бол тэр нь мөнгө болно шүү дээ. Бүр он жилийн туршид, жилүүдийн туршид олох том орлого нь байж бол. Тэгэхгүй ингээд юмаа нэг сэглээд дутуу хийгээд явах юм бол явандаа үйлчлүүлэгчгүйж болно. Тэгээ одоо цагт бол нэг ингээд те юун дээр ингээд Google дээр ингээд хайгаал гаргаж ирэл нэг ревьютэй сэтгэлдлүүдийг ингээд харсан чинь эднэр ингээд нэг юм ихлүүлчихэд нэг ширээ хийлэх гэж захиалсан чинь буланг нь хийчээл алга болцсон. Ингээд битцсэн байвал хин хизээд гэж тал ширээтэй болохыг хүсгүү тийм ээ. Бүтэн ширээ хийдэг хүмүүс рүү явна гэсэн үг үст. Тэгэхээр бурхан биднээс бас ингээд амьдралд маань бидэнд янз бүрийн зүйл даалгаж өгдөг тийм. Биднэрт үйлчлэл хийхээ даалгадаг. Хин нэгнийг хайрлахыг даалгадаг. Хин нэгэнд ингээд туслахыг даалгадаг. Халамжлахыг даалгадаг. Хайрыг хуваалцахыг даалгадаг. Энийг нь бид нар гүйцэд хийх хэрэгтэй болно гэсэн үг байхгүй. Тэгэд энэ Каяны гаргасан алдаа юу гэхээр бурхан өөрт нь хэлсээр байтал сануулсаар байтал түүнээс зөрөөд өөрийнхөөрөө хийж байгаа нэг том асуудал түүнд байсан баг. Энүүгээрээ бурханд өөрийгөө итгэдэггүй гэдгийг харуулсан. Энүүгээрээ тэр бурханыг ерөөсө хайрладаггүй гэдгийг харуулсан. Энүүгээрээ өөрөө бурханыг тоодоггүй гэдгийг харуулсан. Тоомсролдоггүй гэдгийг харуулсан баг. Тэг хин тэгэл өөрийг нь тоодоггүй, өөрийг нь хайрладаггүй, тийм ээ, өөрт нь итгэдэггүй нэгний араас ингээд мөнх явах вэ? Бурхан ч тэхгүй гэж байгаа шүү дээ Библиэлд. Бурхан ч тэхгүй байхгүй. Тэгэхээр бидний энэ амьдрал дээр ч гэсэн бид нар нэгдүгüүрт те
Бид нар нэг жижиг сажиг нэг ийм одоо нэг уур уцаар нэг сэтгэл хөдлөлийн асуудлаа өөрийнхөө болгох гэж гаргасан шийдвэрээсээ болж Каян бурханаас таслагдж байгаа байхгүй юу? Тэгээ бурхан түүнийг тэр даруйд нь алчаагүй. Чи юу хийч вэ? Дүүгийн чинь цус газарт ингээ урсаад байна. Над руу хашгираад ингээд гомдол нэхэд байна. Тэгээ газар ингээд тэр цусыг ингээд надаа ил гаргаад ингээ харуулж угна болно. Гэтэл амаа ангаагаа залгич учраас газар энэс болоод харагдсан. Одоо чи газар тариалан эрхлээд газараас юу ч хурааж авахгүй гэж. Ингэж хэлсэн. Тэнгүүд миний эрхэлдэг бизнес ингээд одоо миний ганц сайн насаараа хийж ирсэн юмыг ингээд ингэчгэр чинь би яаж амьдрах юм аа? Би ер нь зүгээр ингээд юу яа төө гараал явъя. Захын хүн намайг цохиж алах юм байна л дөө гэсэн. Заримдаа нэг Израиль, еврей, эсвэл одоо сүмийн хүн, итгэгч хүн гэдэг юм дээр нэг иймэрхүү бардамнал заримдаа гарчих гэдэг бидэнд. Ямар юу гэхээр бурхан биднийг өрөөж байгаа учраас хинч намайг яахгүй гэдгийг бид нар нэг жоохон буруугаар хүлээдэг. Гэтэл яаж яана? Чарли Кирк гэдэг тэр залуу сая буудуулаад алуулж зарим хүмүүс тэгж хэлсэн шүү дээ. Бурхан нь хаана байна ээ? Нөгөө яриад мэтгэлцээд байгаа бурхан нь энийг яга хамгаалаагүй ингээд байгаа байхгүй юу гэж бодож байна? Бурхан байхгүй болцсон уу? Байгаа шүү дээ. Харин энэ залууг энд ингэж дууссан харамсалтай. Гэхдээ бурханы өвөрт тэр залуу өнөөдөр амьдарч байгаа шүү дээ. Түүний өвөрт очисон байна шүү дээ. Мөнхийн гэртээ харьцсан байхгүй. Бурханы нүдэнд бол тэр залуугийн хувьд энэ дэлхий дээр хариуцсан үүргээ энэ залуу үнэхээр сайн биелүүлсэн байна. Тийм ч учраас тэр хаавсан 5 настайгаас бараг шахуу номлоцсон залуу байлаа шүү дээ. Сайн мэдээ яриад Библи уншаал бүр 12 настайгаас ахуулаад тэгээд хүмүүс магч байгаа юм зөндөө байна, муулж байгаа юм ч зөндөө байна. Гэхдээ би бол харахна итгэлээ ерөөсө хинээс хэн богоос яахгүйгээр тунхаглаж исэн байгаа байхгүй. Ваа, бурхан энэ залуугаас энийг л харахыг хүсэж байгаа шүү дээ. Тийм үү? Аамен, тийм ээ. Тэгээд өнгөрсөн зууны одоо тэр алдартай номлогч Билли Грэм гэдэг хүн байж байгаа нас урлаа бараг л 100 хүрсэн шүү дээ. Тэгээд тэр хүн 22 тагаа билүү? 22 тагаас илүү ихлээр номлосон байгаа байхгүй. Тэг бүр нэлээд хон бүр тэгээд нас урахынхаа өмнө 96 таа байхдаа ч илүү нэг бүр номлол хийж сайн мэдээ тарааж байгаа шүү дээ. Гэхдээ тэр чинь ингээд энтэнд яваад чадахгүй онлайн хэрэгэлсэн. Дахиад бүр өчнөө олон сая хүн Христийг хүлээж авч байгаа. Бурхны өмнө гимээ гимшиж одоо ингээд амьдралаа зориулъя гэж амлаж байгаа байхгүй. Тэгэхээр бурхан хэн нэг хэдэн оноос хэдэн оны хооронд хэрхэн амьдруулж бас хэрхэн төгсөхгүй гэдэг нь бурхны л гарт байгаа. Харин хүн болгон өөрсдийнхөө хийсэн үйлс хэлсэн үгээрээ одоо бурхны өмнө хариуцлага хүлээн. За одоо тэр хүн будаад алзан хүн ч гэсэн бурхны өмнө очих өдөр ирнэ. Харин нэг жижигхэн өөрийнхөө үжил санааг дээдлээд хэн нэг өөрийн болох гэж хэн нэг өөрийнхөө дуугүй болох гэж оролцсон тэр орлогын тэр залууг там руу явуулж гинөө. Тийм ээ? Эсвэл дараа нь тэр залуу үнэхээр гимшээд тэгээ одоо цаазлуулдгүй маа гэхэд амьдралынхаа эцсийн өдрүүдийг хүртэл бурхантай харилцаагаа сэргээхээр ингээд ийм яагаад бурхан түүнийг хүлээж авах бол энэ бурханы л асуудал ахгүй юусэн. Хүмүүс болохоор одоо уурлаад тэр одоо там дуннаа л гэдэг байгаа байхгүй. Гэтэл Есүс яалаа? Өөрийнх нь загалмаа цовдлого хүмүүсийг юу гэж хэлдэг лээ? Аава энэ хүмүүсийг уучлаарай л гэж байгаа шүү дээ. Тэднийг аврагдаасаа гэж эцсийн мөч хүртэл хүлээгээд байгаа байхгүй. Энээс нь болж бүр өөрийг нь цовдлох тэр үйл ажиллагааг нь зохион байгуулж байгаа 100 цэргийн дарга хүртэл ингээд бурханд итгэжээгээ Библиэлд байна. Тэр чинь Ром хүн шүү дээ, тийм ээ. Еврей хүн биш шүү дээ. Энэ үнэхээр бурханы хүү байсан байна. Ямар тэнгэрлэг тийм одоо юу гарч ийнө те. Хин хүнд баймгүй тэр сайхан чанар бусдыг өршөөж гин, уучлж гин, хажууд нь цовдлогдож байгаа дээрэмчин хоёр дээрэмчин эхлээд оромжилж яснаа нэг нь нөгөөдгийгөө зэмлж байгаа. За энэ хүн буруу юм хийгээгүй. Чивдээр ер нь өөхөх юма ялаал хүлээж байгаа. Хийсэн юмныхаа хариуг авч байгаа. Энэ хүн буруу юм хийгээгүй. Тэгчгээд Есүсээ уучлаарай. Та Тэнгэрийн улсаа байгуулахдаа намайг бодооч гэж те.
болов намайг уучлаач гэж. Есүс шууд хэлж байгаа. Хариуг нь шууд хэлж байгаа. Ямар ч бодсон юм байхгүй. Хэрвээ би Есүсийн оронд байсан бол магадгүй ингэ шогтож магадгүй заа. Би жоохон шок бурхан болон заа бурхан байсан ба. Тэгээд бурхан байгаагүй нь яамаа заа. За тэгээд би юу хийсэн гэхээр за жоо чи түрүү юу гэлээ намайг жоохон шоолоодсон үгүй юу? За тэрнийхээ төлөө гимшиж. Одоо баптизм үе чи одоо загалмаа дээр яаж баптизм хүртнэ? Аль нэг бороо оруулаад өгчт юм аа. Баахан хамлах байхгүй. Бөө юм болгож амлалт нулимсыг харж агаад тий за уучлаа. Инхээс тэгээ Есүс ямар ч бодох юм байхгүй. Шууд чи өнөөдөр миний хамт тэр тий деважн байх болно гэж хэлсэн ба. Бурхны бүр туйлын хүсэл биднийг өөртөөгөө мөнхөд амьдраасаа л гэж хүсдэг. Харин бид нар өөрсдөө сонголтоо хийж Бурханаас үрд хагасч гин үү, үрд түүнтэй хамт байх нь үү гэдгийг шийддэг. Энэ сонголт маань эцэст нь мөнхийн үр дагавар байгаа гэдгийг бид нар заримдаа мартаад амьдраад байдаг. Сонссон, сануулгдсан ч бид нар Бурханы үгийг уншиж байхдаа тэндээс ингээ харсан ч Библиэр зөндөө олон юм төгшмээр юм гэдэг сануулга зөндөө байгаа шүү дээ. Ялангуяа шинэ гэрэн дээр зөндөө байгаа шүү дээ. Яана гэж бодмоор юм зөндөө байгаа. Гэхдээ Бурханы туйлын хамгийн түрүүнд биднээс хүсдэг зүйл надтай хамт мөнх байгаач. Би чамд хайртай учраас л үүнийг хийхийг хүсэж байгаа. Тэгэл одоо бидний хүүхдүүд ингээл ямар нэгэн хэрэг тарьчаал ингээл ороод ирвэл яах вэ? За би одоо бүр нэлээд олон жилийн өмнө бодож байгаа. Манай ихч ингээд нэг бизнес одоо 8 хийх гээд бишээ. Польш руу ажил хийх гэж явахгүй жоохон манайх өрөнд орсон. Тэгээд нөгөө хамаг банкнаас зээл мэйл авч байраа барьцаан 50 гутаа нөгөөдгөр нь ингээд зардал гаргаад ихчиг явуулаад тэгээд нэг таньдаг хүний хажууд аваачаад ингээд жоохон ажил хийлгээд амьдралаа сайжруулахыг бодоо явуулсан чинь манай ихч хайрттайгаа таараад жирэмсэн болцсон. Нөгөө гэр бүлийн төлөлгөө бодоо олж байгаа байхгүй юу? Нөгөө өөр мөрнөөс гарах бүр дээрэс нь ингээд нөгөө ам нэмээд те дээрэс нь бүр хүнсний зарлага ингээд нэмж байгаа байхгүй. Тэгээ ингээд нөгөө бүх төлөлгөө ингээд балраад ингээд наан ингээд бид нар чинь бөө өртөө нөхдөөд үлдчихэж байгаа шүү дээ. Ингээд байр нөгөө удах юм бол хураагдана. Тэгээ хаана амьдрах гэдэг ингээд бид нар чинь зөндөө олуулаа. Тэгсэн чинь манай аав ээжийн хамгийн ихний реакц нь бол яах вэ ингээд хэвээр уурлаад ингэж л байгаа юм л та хэвээр нэр баллаа хэлээ одоо яаж амьдрнаа эдэргээ. Хэвээр ирэхээр нь мөчийн хух сохнол гэж л барыг яриаггүй дээ тэгээд би ер нь за их ч ирэх юм бол халуулах юм байна гэж бодож байхгүй. Тэгсэн чинь намайг явуулахаар боллоо. За ингээд би очиод ихтэй туслаад бас би ажил хийх юм болж байгаа байхгүй. За би Польш явсан бол би энд байхгүй байсан баха тий. За игээ одоо нөгөө юу болоо. Тэгсэн чинь гинт юм өөрчлөгдөөд нөгөө Польш ч бас айгүй нөгөө дампуурч манпуураад баларсан шүү дээ. Мөнгө нь бүр ингээд нөгөө нэг зүгээр цаас болдог шүү дээ. Тэгээ тэр жил эгч маань буцаад ирсэн чинь за би ингээ бас ингээ бодоод тахгүй хэрвээ зодоод эхлэх юм бол би одоо хамгаалъя да гэсэн байртай. Тэгээ үүдэн нэгэ жоохон ойрхон зогсож байгаа хгүй. Тэгсэн чинь манай их чинь гаднаас орсон чинь манай хоёр ингээл тэврээл уйлцсан зүгээр ингээл хамаг юм барьжгүй гээл ерөөсө за манай их чинь одоо нэг гавьяа оголцсон үе шиг л явж байгаа шүү дээ чи тэгэл ерөөсө бүр тэрнээс хойш ерөөсө ингээд манай гэрт ингээл тэр за нэг ихчтэй хоолын нэг тэгийн за нэг хүүхэд төрүүлээ ажилгуул хүн сууж байгаа шүү дээ бид нар баахан өөртөө манай аавч ерөөсө ингээд амар юм стрессэн дунд байгаа мөртлөө их чинь ингээл аав гэл ингэвэл гал ерөөсө амар зөөлөө. Тэгээ би тэгэхэд юу харсан гэхээр хэдийгээр тэр хүүхэд нь зөндөө хэрэг тариад мандаагаад хамаг амьдрал гэр бүлийн амьдралыг боснуулах юм хийгээд ороод ирж байгаа ч гэсэн аав ээжийн тэр хүүхдээ хайрлаж байгаа хайр ямар тийм агуу байгааг би харсан. Бурхан бидэнд яг бүр ийм хайртайгаа боддоо. Тэр биднийг ерөөсөө өөртөөгөө тэр мөнх амьдралаасаа гэж үнэхээр хүсэж байгаа. Хамгийн сүүлийн нэг юм одоо поинтыг би та хүнд хэлье. За бидний амьдралд янз бүрийн зүйл тохиолдоход ингээд бид нар нэг ямар хандлага гаргах вэ гэдэг дээр бид нар заримдаа сонгож чаддаг. Нэг хүн болгон жоохон нэг ондоо өссөн байдаг шүү дээ, тийм ээ. Жоохон ондоо өсчээд. Бүр ингээд юу ч болж исэн юм нэг юм 50 хүн бас байдаг тий.
Болно эцгээд ингээ. Бүр ингээ налаасан хүн байдаг штэ бүр ингээ амар амгалангийн туу хэлж. Яг тийм ээ. Тэнгүүд юм болгонгууд юм болсон ч болоогүй бас нэг морь шиг тангарч га хазч гад те. Нэг ерөн зүгээр нэг зэвүүн морнууд байдаг те. Ингээ араар нэг жоохон ойрхон өнгөртөр хөлн ингээл эхэлдэг штэ. За тэгэл тэрх юм бол залуулна үсттэй. Нэг ямаа шиг ч юм уу те нэг юм ярдаг юм хажиг. Бүр ингээ тийм хүмүүс бас байдаг те. Тэгээд нэг тиймэрхүү жоохон түргэн ааштай хүмүүсийг бид нар голцоо айгу муу хүн гэдэг категорид оруулдаг заяа. Нөгөө нэг говийн сайхан амьтан шиг тэр хүмүүсийг бид нар айгу сайн хүмүүс гэж боддог. Библийн дагуу харуул Бурхны биднийг харж байгаа тэр хараал ерөөсө бидний зүрх сэтгэлд яг хэн юу байгаад байгааг л хардаг гэдэг хэлж байгаа шүү Бурхан. Хичнээн нэг юм сайхан налгаар ингээд суугаад байгаа мөртлөө дотор нь ингээд бүр 9 шидийн нэг балиарын мэргэлддэг бол яг хөө те. Тэр мөө тэгээсэ гал ингээд сууж яадаг юм хүн байвал яг хөө. Хэдий нэг юм ааш арын шинтэй мөртлөө цайлган хүний төлөө явдаг те. Хүнд хайрыг хуваалцдаг те. Хүмүүсийн төлөө амиа өгч чадхаар тийм хүмүүсээс байж те. Бурхан зүрх сэтгэлийг нь хардаг гэд Библи хэлсэн. Тэгэхээр зэрэг Бурхан биднээс яг юу хүсэж байгаа? Энэ өнөөдрийн одоо Каин Абель хоёрын түүхээс тэгээд Каины гаргасанд энэ хандлагаас бид нар юу харах хэрэгтэй болоод байна вэ гэхээр бид нар Бурханыгаа үнэхээр Бурхан гэж хүндлэх ёстой. Эндээс л бидний амьдралын яг жинхэнэ утга учир эхэлж байгаа. Тэр тэндээс л бидний амьдралд гарах жинхэнэ өөрчлөлт эхэлж байгаа. Түүнээс хин нэгэн хүн таныг өөрчлөхгүй. Таны амьдрал Бурхантай холбогдоход ингээд нөлөө өгдөг хүмүүс гэж байдаг. Тийм ээ? Таныг ингээд одоо ямар нэгэн байдлаар ирэхэд чинь ухаарахад чинь таныг ойлгодог үгээр ярьдаг тийм хүмүүс гэж байгаа. Гэхдээ таны хамгийн гол чухал сонголт чинь юу гэхээр Бурхантай ярьдаг, Бурханд сануулдаг, бүр ингээ өөрөө шууд ярьдаг тийм гайхалтай амьдралтай байсан мөртлөө Каян нүглийг үлдэж чадж байгаа бол бид нар бүр илүү нөгөө Бурханыг сонсож чаддгүй хүмүүсийнхээ хувьд бид нар бүр илүү хичээх хэрэгтэй болно гэсэн. Бүр илүү Бурхантайгаа ойрхон байх хэрэгтэй болно гэсэн үг байхгүй юу? Бүр илүү Бурхан минь надтай яраач. Таны үгийг би дагъя. Таны үгийг би дуулгуурлая, биелүүлье, би нэгээр гүйцэд амьдрий гэдэг бүр илүү их нөгөө хариуцлага бидэнд байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр зэрэг бид нар ингээд одоо нөгөө яг түрүүнээс хойш ярьсан зүйлүүдээ бүгдээ дахиад нэг товчлоод нэгдүгээрт нь Бурханы үгэндээ бид нар хайхрамжгүй хандаж ерөөс болох. Хоёрдугаарт нь юу вэ? Бидний зүрх сэтгэлийн хандлага үнэхээр Бурханд таалагдах ёстой байхгүй юу? Бурхан бидний зүрх сэтгэлийн хандлагыг хардаг. Юу хийгээд бүтээгээл ингээл бүр дэлхий даяар ингээл бүр хамгийн алдартай хүн болж болно. Яг зүрх сэтгэл дотороо хорон муу Каин байх юм бол Бурхан таалахгүй. Бид нар тэнцэхгүй угаасаа. Тэг Абель бол хийж бүтээж гавсан юм байхгүй мөртлөө мангар алдартай болсон заяа. Өнөөдөр бид яриа зогсож штэ чи 40 мянган жилийн дараа ийм алдартай хүн байх уу? Юу ч хийгээгүй мөртлөө. Тэгээ магадгүй 31 настай байсан бохтой Чарли Кёрк шиг. Есүс ч гэсэн 33 настайд нь түүнийг хүмүүс цовдлсон штэ. Есүсийн дагалдагч нар бас тийм настай хүмүүс байгаагүй штэ. Бүгдээрээ бусдын гарт алагдсан штэ. Тэгсэн мөртлөө тэдний тухай өнөөдөр ч гэсэн яагаа яриад байна вэ? Нөгөө Бурханы өөрсдийнх нь амьдрал тавьсан тэр зорилгод юм гүйцэд хандсан байхгүй. Тэд нар өөрсдөө бүр ингээд өөрийгөө ингээд нэг зориулаад бүр ингээд дуустдаг шиг ингээд өөрийгөө зориулсан учраас тэд нар дуурсагдаж байгаа байхгүй. Тэгээд Библиэлд хэлэхдээ тэд хожим Бурханаас шагнал авна гэсэн. Тэг хамгийн сүүлд нь бид нар юуны тухай ярьсан? Бурхантай харилцаа маань үнэхээр чухал байгаа. Тэгэхээр ядчил нөгөө Есүсийн хажууд цовдлогдсон тэр дээрэмчин шиг те Есүс намайг бодооч те надад туслаач. Би мөнхийн улсад тантай хамт баймаар байна гэж байгаагаа хэлэх хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр бидний хувьд нөгөө Каян Бурхантай ингээ бүр ярьдаг, тэг уулздаг байсан мөртлөө тийм муухай аашилсан. Тэгээд таалагдаагүй гэдээ бид нар харж байгаа.
Тэгвэл бид нар одоо нөгөө тэр өрөөлийг авах зохисгүй нүгэлтэй хүмүүс гэдгээ хүлээн зөвшөөрж байгаа бол бид нар бүр илүү хичээл, бүр илүү Бурхныг ирж хааж надтай хамт байгаач Бурхан тий та надтай яриач, үгээрээ яриач, таны үгээр амьдрмаар байна гэсэн энэ зүтгэл бидэнд үнэхээр хэрэгтэй болно гэсэн байна. Тэгээд сэтгэл хөдлөл мэдээж бидний яг одоо Бурхантай харилцаанд бол бас саад болно. Уур хилэн дээрээ бити нар жаргаагаараа гэсэн тий. Уур нь одоо Каины тухай 1-р Иохны 3:12 дээр ингэсэн. Тэр ёрын нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан Каин тэ одоо Каин шиг биш юм аа. Ямар шалтгаанаар тэр түүнийг алсан юм. Тэгээ өөрийнх нь үйлс ёрын, дүүгийнх нь үйлс зөвхт байсан юм аа гэсэн. Библи тайлбарлахдаа ингэж л тайлбарлаж шүү дээ, тийм ээ. За тэгээ одоо Бурхан хэлэхдээ одоо тэр Эфес 4:6-аас 7 дээр чи юунд уурлаад байгаа? Юуны учир уурал царайлаад байгаа? Хэрв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх шүү. Хэрвээ чи сайныг хийхгүй бол гим нүгэл үүдэн дээр чин гитэж нүгэл хилнэс чамайг хүсэх болно. Гэвч чи түүнийг дийлэх ёстой гэж хэлсэн баг. Гим нүгэл бидний дотор ингээд нөгөө гим нүглийн юм одоо юм өдөөлт явж байгаас бид нар дийлэх боломж бидэнд бага байхгүй. Тэгэхээр тэр Паул бас тэр өөр Коринтын залуучууд руу одоо энэ өөр бас яг шинэ цуглаанууд руу ингээд загтал бичиж байхдаа залуучууд нь хэлсэн. Та нар хүчтэй. Залуучуудаа та нар хүчтэй. Тэгээ та нар итгэлтэй учраас та нар дийлсэн. Та нар Бурхантай хайртай байгаа учраас дийлсэн. Та нар Бурхантай хамт алхдаг учраас дийлсэн гэж хэлсэн ба. Номлогчийн үгс номын 7:9 дээр уурлахтаа битгий хараарай. Учир нь уур мунхан хүмүүсийн чэйжинд ингээд хадгалагдчихэдэг гэсэн. Яаковын 1-р бүлгийн 19 дээр ийм учраас хайрт ах トゥ нараа хүн болгон сонсоход хурдан, Бурханы үгийг сонсохдоо хурдан, ярихдаа удаан, уурлахтаа удаан бай. Ярихдаа удаан, бас уурлахтаач удаан бишээ юу лээ? Уурлахтаа хойрог байгаарай гэсэн байна тий. Хойрог гэдэг чинь юу гэсэн үг лээ? Тэр нөгөө за уурлаад жаах үдэ гэсэн үг шүү дээ тий. Уурлаад жаах үдэ. Тэгээ Матай 5:22 дээр Иесус хэлсэн. За та нар ингээд ах トゥ нартай уурлаад ямар нэг шалтгаангүйгээр тэг ууралсан бол та нар бүр хангалттай тэр галтаа тамд хаягдах болно гэж. Тэ? Хангалттай шалтгаан болно гэсэн. Та нар хин нэг ингээд өстө нэг усан тэнэг гэд ингээд хэлэх юм бол тэрийг рака гэдэг байсан. Усан тэнэг гэд нэгээ тэгж бодоод тэ доромжлоод ингээд байгаа бол та нар бүр хангалттай тэр галтай нууранд хаягдах шалтгаантай болж байна гэсэн үг юм аа гэсэн. Эфес 4-р бүлгийн 26 дээр ууралсан ч нүгэл битгий үйлдэрэ гэж загсан. Ууралсан ч нүгэл битгий үйлдэрэ. Одоо харъя да Эхлэл номонд хэрчгэл байна. Тэ? Одоо тэгээ шинэ гэрээний үеийн одоо итгэгч нар ч гэсэн бас энэ уурлаж эмоцонд автагдсан ч гэсэн нүгэл битгий үйлдэрэ гэдгийг л хэлээд байна гэсэн үг. Уур хилэн дээр нар бууж арга өөрөөр хэлбэл бидэнд ийм хугацаа ордог гэхдээ энд бид нар сонголтыг гэж бид нар дийлэх хэрэгтэй юм аа. Сургаалт үгс номон дээр 15:1 дээр зөөлөн хариулт нь уур хилэнг одоо үргээдэг тийм ээ. Харин гашуун тийм хидэр үг уур хилэнг хөдлөгдөг гэж хэлсэн байна. Тэ? Зөөлөн хариулт уур хилэнг ядагсан намжаадаг харин хидэр нөгөө гашуун үгс бол хорон үг бол уур хилэнг ингэж хөөргөдөг юм гэсэн санааг хэлсэн. Бидэнд үнэхээр яг даруй зан хэрэгтэй. Бидэнд үнэхээр мэрэгэн ухаан хэрэгтэй, бидэнд үнэхээр дуулуур хэрэгтэй болно гэсэн үг байна. За тэгээд би нэг түүх урд нь ярьжсэн. Тэгээд өнөөдөр санхуудаа ирсэн байгаа хүмүүс учраас би дахиад сануулъя. Густав гэдэг нэртэй пастор нэг 10 настай хүүтэйгээ явж ирсэн юм л та. Тэгээд нэг хөдөө цуслангийнхаа баашин руу явж исэн юм шиг байна. Тэгээд ачааны машин дээр суугаад явж исэн чинь нэг ийм ойн жимээр ингээд орсон чинь ингээд унжаад ургацсан модны мөчрийг хараад нэг хүүн ингээд ачааны машин дээр ингээд зогсоод нэг мөчр өрөнгөд бултаал тэгэл айгу хурдан бултаж чадж байгаа даа чи баярлал ингээд исэн байгаа байхгүй. Тэгээ аавыгаа тэгсэн байгаа. Аав энийг хардаа би өстэй гарамгаа бултаж байгаа үз гээл. Сүх гал. Тэгээ тэр үйлдэл нь ерөөсө аавд нь ерөөсө таалагдаагүй.
Яагаад таалагдаагүй гэхээр аюултай учраас аахгүй. Тэгэл чи яста мундаг дахиад гэх ингэж хагаад модон цуглаад өгчүүл яах вэ? Тэ? Бурхныг биднээс хүсэж байгаа зүйл ерөөсөө тэр. Та нар аюултай тоглоомоор тоглоод байна. Тэ? Тэгээ бойл гэж. Тэгээ энэ сануулгаар ерөөсөө тэр. За тэгээ нөгөө чинь хүүгээ юу гэсэхтэр минийх одоо бойл наа чи аюултай гэсэн. Тэгс нөгөө чинь болохгүй ингээд дахиад давтаад харан зэрэг чи болноогүй юу гэд гараас нь татаа суулгацсан юм байна л та. Тэгээ нөгөө аав нөгөө цог зэрэгсээ суусан хүмүүстэйгээ ингээд үргэлжлүүлээд яриа жоохон мартцсан нэг 20-30 минутын дараа ингээд харсан чинь нөгөө хүн нэгэ түнтээдсэн чимээгөө суугаа явж байгаа юм. Тэгснээр нөгөө хүү тэгсэн ба аав гэдгсэн. Яасан ингээд аав жоохон мартцсан. Яасан гэсэн чинь та намайг сууж ийн гэж бодож байна гэсэн ба. Тэгсэн хүү намайг гаргаж сууж л байна гэсэн. Тэгсэн би дотроо зогсож ийн гэсэн байгаа байхгүй. Энэ бол бидний хувьд бол үнэхээр бас бид нар ойлгох ёстой нэг зүйл аа. Бурхан бидэнд үгээ хэлэхэд харахад бид нар ингээд үгийн дагаа сууж байгаа юм шиг. Харин дотроо зогссон хүмүүс байж болохгүй. Тэгээ бид нар яг бас нэг тэгчгээд идэх те. Ингээ харахад айгүй томоотой юм христчин хүн. Бүр good Christian гэдэг хэллэг байгаа шүү дээ англи хэлэнд. Бүр тэр ингээ баптист эсвэл одоо сая бүр тэгж бүр консерватив номлогч гэж ярьж тэр одоо нас урсан залуу. Бид энэ англи хэлэнд бас тийм энэ good Christian гэх юм бол энэ бүтэн сайн сүмд явдаг бас айгүй томоотой хүн байх гэдэг тийм бүр нэг юм статус үүссэн явж байгаа. Гэтэл нөгөө хүн нь яг цагаа тулаад ажил дээр хамт олонтоо гэр бүлтэй ястаа нэг арслан бар тийм хүн байвал яг хаа тийм. Би тиймэрхүү газар бас ажиллаж үзчихэл байсан. Тэ. Манай солонгосууд яах та нэг дийлэнх нь христчэн л байгаа шүү. Тэр нь бол тэгэл ер нь бүгдээрээ л сүмд явдаг хүмүүс байдаг шүү. Бүтэнсээ өдөр тэдний сүмдэр тааралт бол зүгээр өстой амар гоё хувцас бас нөгөө нэг ааштай ажимаа ажишээ биш шүү ерөөсөө. Тэгээд хүнд цалин тавихаараа шогтно тэ. Худлаа амлан ерөөсөө амар. Тэгээ ингээд 11-гээ өргөдгүүгээ асуунгууд нөхөр нь тэгж байгаа шүү. Эхнэр маань л өргөөд өгдөө. Тэгээ би ч нэг тэгдэггүй маа. Би сайн христчин бишээ гэдэг байгаа байхгүй. Тэгээ дараа нь сүм дээр нэмт ингээд бас хаяа таарлтангууд чинь бүр энэ танаа чи энэ танаа босс мөн үү гэж тэгж байгаа юм уу ингээд. Энэ айгуу сайн залуу шүү гэдэг байгаа байхгүй. Тэгээ ингээд бодох тэр нөгөө Латин Америкуудад яаж ханддаг манддаг ингээд би мэдээд байгаа шүү дээ тий. Яг энийг яриад байгаа. Хоёр нүртэй ш. Тийм ээ? Сүмдэр нэг хүнийг хайрлаж байгаа шиг, сүмийнхнийгаа хайрлаж байгаа шиг бусдыг ч бас бид нар адилхан хайрладаг хүн байх хэрэгтэй бол. Тийм ээ? Бид нар хүмүүс тийм христчин харагдах гэж оролддог шиг бас бид нар бүх газар тэгжэл явах хэрэгтэй болно гэсэн үг. За маягаар л одоо бүр ингээд юм энийг гүйцээчээд ингээд одоо юм төгсөрчөөд ингээд яриад байгаа юм ерөөсөө биш ээ. Бид нар хамтдаа яг адилхан энэ амьдралаар амьдарч байгаа. Тэ? Тэгээд бүгдээрээ нэгнийгээ уурайлах нь үнэхээр зөв. Бид нар үүнийг бас за оройтцоо одоо өнгөрсөө одоо нэг 50-60 хүрэх гэжээж одоо тийм өөрчлөлт амьдрал юу хэрэгтэй мүү гэж бодож ерөөсөө болохгүй. Яг тэгвэл бидний нэг өдөр нэг удаа бүр ядаж нэг удаа нэг хүнд хандсан хандлагаар чинь дамжуулж өөрчлөлтүүд гардаг гэдгийг сүүлийн үед дандаа ярьж байгаа шүү дээ би санаж байна уу? Цэрэгт байхад надад үнэхээр муу ханддаг байсан тэр залуучуудын дотор би Христэд итгэлээс буцахгүй гэд би нэг удаа хэлснээс болоод би өөрөө ч тэрийг мартсан байгаа шүү дээ. Би хэрвээ энийг бүр зориудаар ингээ өөрийнхөө төлөө хийсэн бол мартахгүй шүү дээ. Би тэгсэн чинь тэгээд гал яриа явна. Гэсэн чинь тэндээс болж игээд бүр явсаар байгаад бурхан нэг өдөр нэг тэр их сонссон нэг хүнийг аварсан. Тэр хүн өөрчлөгдсөн. Тэр хүн одоо Христэд итгэгч болсон. Дараа надтай ингээд Монголд ингээд уулзсан. Хамгийн сонирхолтой нь тэгээ үнэхээр тэр газар явна гэж бүр анханаас бодоогүй байсан. Гэхдээ үнэхээр хэрэгтэй юм шиг тэгээ бурхан зүрхсэтгэд ярьж байгаа учраас тэгээ жоохон том юм бодоод очсон. Тэнд ингээд гадуур дотор 30 жил уулзаагүй, 30 хэдэн жил уулзаагүй зөндөө олон хүнтэй тааралцсан. Тэгээ би тэр болгон зүрхсэтгэл дотор эзэн минь би энэ фестивал дээр те би ингээд дуудуулах гэж, хөгжим тоглох гэж би ингээд ирсэн. Би жоохон ингээд энэ хүмүүсийн дунд нэртэй төртөө хүн байх шиг байна гэж би бодож ирсэн чинь буруу байна.
Харин энд таны нэр алдарших нь зүйтэй. Яагаад гэвэл энд таны надтай ингээ уулзуулаад байгаа энэ нэрийг мэдгүй, нэрийг санагдахгүй энэ хүмүүсийг аварсан нь та байна шүү дээ. Та энэ ажлуудыг хийсэн байна шүү дээ, бурхан минь ээ. Янд нөхдөө миний урай бол бүгдээрээ үнэхээр бас оройтсон гэлгүйгээр бусдад үнэхээр сайн нөлөөлөгч бай. Бусдад итгэлээ дамжуулагч бай. Хуваалцагч бай, гэрчлэгч бай. Өөр хүүхдүүдтэй ч гэсэн бас тантай хамт амьдрах нэг үлдсэн хэдэн жилч байж болно, хэдэн өдөрч байж болно, хэдэн сарч байж болно. Тэр хугацаанд та үнэхээр бас итгэлээ тунхаглаараа гэж хүсэж байна. Тэдэнд захиараа. Бурханаас л бити холдоорой гэж өдөр болгон яриараа. Давтан яриараа. Бүр зүүдэнд ортол нь яриараа заяа. Эцэст нь тэр хүнийг аваарч, тэр хүнийг одоо хүмүүжүүл босгох нь Бурханы ажил байд юм байлээ. Харин өөрсдөө талаас бүгдээрээ хийх ёстой зүйлээ хийцгээе гэж уриалж. Аамен. Бид нар уур хилэндээ захирагдаад хин нэг өөрийнхөө болгох гэж байгаа гэдэг бол яавч ерөөсө Бурханы санаа биш. Энэ бол буг чөтгөрийн санаа. Бурханыг өөрийнхөө болгох гэсэн л тэр нүгэл бол ерөөсө тэр буг чөтгөр тэр сатаных. Бурханы юмыг өөрийн болгосон тэр хүмүүсийн анхны нүгэл. Өнөөдөр Бурханы бүх юмсыг өөрсдөө хамаатай болгохдаг бас энэ бол бидний нүгэл баг. Бүгдээрээ энэ нүглээс эргэж эзэн бүх зүйлсийн эрх мэдэл эзэмшил энэ бол таних юм байна. Миний амьсгалж байгаа агаар одоо амьд явж байгаа цаг мөч болгон таних юм байна. Би танд бууж өгч байна. Эзэн минь та намайг энэ газар дээр өрөөгөөч. Та бас намайг өөрчлөөч. Та намайг хэрэглээч. Би үнэхээр өөрийн гим нүгэлтэй байдлын өмнө би сул дорой байдаг. Би өөрийнхөө зан ара шиг захирч чадахгүй байна. Би нүгэлтэй тэр зуршлууд, донтлуудаас би салж чадахгүй байна. Таны хүч надад хэрэгтэй байна эзэн минь. Надад хүрээч. Амьдралыг минь та намайг эдгээж өгөөч. Миний гэр бүлийн харилцааг эдгээгээч. Үр хүүхдтэйгээ харилцааг минь эдгээж өгөөч. Би таны үгийг хэрхэн уншиж, хэрхэн хүлээж авч, хэрхэн дагаж, хэрхэн ойлгох ёстойг би сайн мэдэхгүй байна. Надад туслаач гэсэн залбирлыг би таныг хийгээсэй гэж хүсэж. Бид нар хамтдаа эзэн залбирцгаая.